өдөрт хүн бол дунджаар 3 удаа өхнө гэж бодчих юм бол ямар нэг муу сэтгэл хүн төрдгөө гинэ. За. Хүн хадгалж мадгалаад маргааш нь хэрэглээ. Чи энийг ингээд банкнд авчил үржүүлэх чи гэж боддгоо юм байна л. Тийм болохоор бүр үгээд өхлийн тухай гэдэг юм уу тэ хүлдээ бэлдэх, ядчлаг хүлдээ бэлдэх тэр грэслэл бичих. Тэгээд ингээ ер нь хүлээс айхгүй байх маах тэрийгэ хүлийн зөвшөөр тухай ярих нь үтэй хэл зүгээр мөрөөрөө байгаа настай хүнийг чи айлглаа гэж нэг загнуулаад болсон. Би бас уг нь хэрэгтэй хэрэггүй юм ярих гад үзсэн. Тэгээд яг тийм үед аягүй сонин нэг хүний пост харсан чинь монголчууд ер нь өхлийг ингэж аймаар гүнзгий цэрвэл айгаал муу ёргээд эсвэл бүр ингээд бүр айгаад гашуудаад байх нь уг нь гайгүй байх шиг байсан юм да. Одоо л юм болчлоо гэж тийм юм уу? Хүн ер нь яаж өгдөг гэж бодож чинь. Хүн бол өвдөж өгдөг, айж өгдөг. Айцаас олж өгдөг. Ер нь. Тэгэхээр бол хүнийг бас юм хэлэгдэг хоёрхан л арга байна. За. Эсвэл өнгөрөөдөг, эсвэл айлгадаг. Тий. Нүхлийн сайхан айцыг даван туулах хол янзын аргууд байна. Тийм байсан. Та зөндөө олж бичсэн байна. За, мөнхийн сэдвэр гэдэг ийм цуврал подкаст явж байгаа. Тэгээд өмнө нь болохоор ер нь бол үхэл, бурхан, хайр гэдэг ийм ерөнхий сэдвүүдээр аль болохоор олон шашин, философи, олон одоо мэрэгчлэтнүүдээс энэ талаар онлайн дагуу гэдэг юм уу те ном зохиол өгүүлж бичсэн байдаг нь ярих гэж байгаа. Тэгээд би их сонирхолтой ийм ном олж өгсөн. Өчигдөр номын дэлгүүрээс авсан. За ийм 3 цагаан ном байгаа юм. Диважин, Оршоолго, тэгээд энэ нь болохоор Мөнх бус гэдэг ийм. Тэгээд энэ 3 номыг бичсэн төв судлаач Нямчрахыг ураад тэгээд энэ дээр ярилцъя. Гэт яг ингээд миний нөгөө хайж мэдмээр байсан сэдвүүд байгаа. Үхэл, тэгээд Диважин, тэгээд энд бол Оршоолго гэсэн байгаа. Ийм номнууд байгаа. Би зүгээр саваагүйтэд танаас шууд ингээд асуучаа. Хин Нямчрахыг бол би өмнө танилцуулж ирсэн. За танхаа байд гэдэг Facebook хаягаар постууд бичдэг. Төв судлаач үндэсний номын санд төв залбарын сектор эрдэмжилгээний ажилтан байсан ийм хүн. За та ийм хүн сэдвүүдийг ном хэвлэхдээ ягаад ийм цагаан цаасан дээр цагаан ийм одоо нүүртэй. Би бол ингэж бодсон шүү дээ. Хар дээр амар ингээм юм хар юм уу хүрэн хүн дөнгөн дээр цагаанаар ч гэдэг юм уу нэг ийм л гэсэн чи ингээд би нэг номын зүгээрээс хайгаад нэг тийм л ном байгаа гэж бодоодсэн чи цагаан дээр зүгээр ингээд хар энэ зүгээр тохиолдол юм уу эсвэл ямар нэгэн бэлтгэл байна уу? Үгүй яг нөгөө энэ стандарт байна л да. Тийм. Энийг бол одоо яг Японы нэрийн хуудас гэж хэлдэг. За. Японочууд бол нэрийн хуудасаа ерөөс тийм бэлтгэл залгаар хийдэг байхгүй юу? Тийм. Тэгээ яг ер нь философи ном гэдэг юм энэ чиглэлийн номууд бол ерөнхийдөө тийм их гоё дизайнтай байх гэхээсээ илүү агуулгын чухал гэдэг. Тэгээд одоо яах вэ? Хүний туулайн чиний харуулын чиний цагааныг дарддаг энэ төр гэдэг шиг тий. Мэлийсэн цагаан фон дээр тэгээд нэг ингэ бичээд тавьчих. Тэгээд яг энийг бол уг нь би бүр ингээд 14 үсгээр том үсгээр за хэвлэж утсан байхгүй. Яагаад гэвэл энэ нөгөө энэ чиглэлээр бол тэтгэврийн насных нь нүдний хараа нэлээд муутай хүмүүс, настай хүмүүс уншина. Тэгэхээр тэр хүмүүсд бас шоргоолч жижигхэн өсөлттэй байх нь хэцүү. Яг л хүнд ойрхон байлгая гэж бодсон. Хоёрдугаарт болж өгдөг бол энэ эмнэлгийн сэхэн амьдруулах тасаг хөнгөлөх хэмжээний тасагч гэдэг юм. Тийм газрууд дотор байж байгаасаа гэж бодоод. Тэгээд хийсэн. Яг хөө ер нь энэ судлалын салбарт ажиллаж байхдаа манай Хүрлбаатар багш бас заавал гаргаараа гэсэн нэлээд номууд байсан. Тэр номуудыг энэ төр хийгээд бол нэг төв судлалын цуврал, уран судлалын цуврал богд архив гэдэг үнэснээ 50-60 ном гаргасан л да. Тэгээд сүүлийн үед бол яг ер нь яг өөрийнхөө судалгааны сэдвийн номууд бай, өөрийнхөө номуудыг хийдэг юм гэсэн бодолтой. Тэгээ яг ингээд энэ богд архив гэсэн номууд нь бол дандаа юм шар хавцтай. За билгүүртэй байгаа. Бүх богдуудын намтраад. Бус нь бол ингээд яах ирээвэр хураар байсан. Тэгээ нэг 50-60 орчим ном хийсний дараа ер нь ингээд хүн бол номын дэлгүүрт ороод за ингээд ном энэ сериал ном, цуврал ном юм шүүдийг харахад хавцаар нь ингээд ядаж тий ялгараад байж байвал тэгээ ингээд аваад уншаасаа гэж бодоод. Тий ялангуяа хөл оршуулга Диважингийн тухайн ном бол зохиогчгүй. Хин нэг өмчлөх хэрэггүй. Бас хүнтэй байх ёсгүй. Тийм болохоор аль болох болж игэл хүмүүсийн худалдаа авах чадварын одоо бүр ингээд дод минимал түвшинд машингийн тий тэгээд хямдхан
байлгах юм сонирхолтой байсан. Юун дээр Гандагийн уртлын дээр нэг хоёр номын дэлгүүд хоёуланд байгаа юм байлээ тий. Өөр номын дэлгүүдээр та тавьсан юм уу? Гэхдээ яг тэгээ нөгөө бусад хотын төвийн номын дэлгүүрийн хүмүүс чинь нөгөө хүн гэдгээ мартсан хүмүүс чинь номын дэлгүүр байхгүй. Нэрэл тий. Гандаа хавийн номын дэлгүүрүүдэд бол тэгээд тавьдгийн. Яг сүүлийн үед бол яг манайхан нөгөө оршуулга маршуулга ингээл болоод нэг зэдэнд ингээл нэг арц марц одоо нэг юм тий нэг юм өгдөг шүү дээ. Тэрийнхээ оронд хүмүүс ер нь ном өгдөг болж байна. Тэр чид хэрэглэхэд ч хэцүү, хайж гаарч хэцүү тэр зэтэй төвхтэй. Тий яг одоо энэ таны энэ харж байгаа энэ авсан уншиж үзэр энэ мөнх ус гэдэг номонд бол би их ховор нандин номод оруулсан юм л да. Энэ бол Монгол лам нар Монгол хэлээр бичсэн үхлийн тухай бүр суур зохиолоод байхгүй. Тэг өнөөдөр ч гэсэн бид нар ингээд гэрэл хэсэг тэг болоод бас ингээд өнгөрсөн 60 70 жилийн хугацаанд асар их өв бүтээж. Гэхдээ бол энэ бичсэн эрдэмтэн мэрэгдийн зэрэгт хурж бол тэр үхлийг тэгж тайлбарлсан ийм номод бол гараагүй л дээ. Тэгээ энд бол миний ихэнх амьдрал номын санд өнгөрсөн. Тийм учраас ер нь яг одоо монголчууд энэ үхлийн тухай яг хэн гэдэг хүн хэддүгээр зууны үед монгол хэлээрээ монгол бичгээр тийм ээ ямар ном бичсэн бэ гэдэг ихнийх нь гаргасан. За мөн төв дэлгэр бичсэн номууд бас бий л дээ. Гэхдээ яг эхний ээлжинд бол энэ мөнх ус гэдэг энэ юунд бол дан монгол хэлээрээ бичүүлдээсэн. Энэ зохиолуудыг бол сонгож оруулсан. Тэгээ яг энэ чинь ингээд нэг цаашлаад нэг 12 цуврал гарах юм аа. Тэгээ тэрэн дээр бол ингээд яагаад зүгээр ингээд энэ тухай ингээд бичих болов гэхлээр энэ бол нэгдүгээрт нөгөө миний тайлан гэж хэлж болно. Би одоо 1993 онд Диожин гэдэг сэдв хөрлөтөр учраас авснаас хойш одоо би 33 жил болж байна. Тэгээ энэ хооронд бол ингээд нэг хаяхгүй ингээл яваал. Шинжлэх ухааны активнд байхгүй байгаа ч гэсэн тийм шинжлэх ухааны актив үндсийн номын сан Бутаны орд хүмүүжигээл тэгэл дээрээс нь ингээл Бээжингийн номын сан тулаад Ихүүгийн номын сан, Берлиний номын сан, Дайны номын сан гэл энэ Монгол номууд байдаг номын сангуудад байгаа номуудыг яг энэ чиглэлийн номуудыг тусгайлан. Яг л тэртээ тэргүй бусад эрдэмтэд нь бол нөгөө тэр философи гүн ухааныхаа номыг бол ингээ үзээ явчихна. Ингээ орхигдоод идэг нэг хэсэг байдаг байхгүй ингээ жижиг ганц нэг хууц. Тэгэл ингээл тэр хувьцсийн ном гэж хэлдэг л дээ. Үхлийн тухай, үхлийн үед яаж сүнсээ дээш нь татах уу гэдэг юм, үхлийн үед юу гэж бодох вэ гэдэг юм. Тэр номч юм бол тийм зузаан байдгүй юм. Тийм. Баг цөөх хэд тооцно. Тэгээд анзаарагддаг тийм нэг номуудыг цуглуулад тэгэл ерөнхийдөө нэг юм хийндэ гэж бодоод ингээ хадгалсан. Байсан. Тэгэл ер нь 50% гараад тэгэл сахар махаж явах гэсэн. Тэгэл ер нь би бодохгүй за нөгөө ингээ байж итл нөгөө энэ тийм тав дарсанд хадгалсан барьсан юм а гаргаж чадарчил яах юм те. Бас нэг бусдаагаа хуваалцъя. Гэж бодоод тэгээд яг энэ оршуулга мөнх ус энэ номуудыг бас гаргахын үед бол яг бодит амьдрал дээр өөрөөр хүл гэдэгтэй нүүр тулах гэдэг юм уу одоо эдгэшгүй тийм өвчтэй болсон. Өөрийнхөө авгахыг 85 он байдаг л та. Сүүлийн нэг жил хагас би асарч байна л та. Тэгээд бол юу гэж бодсон юм бэ гэхэлэр яг ингээд шинжлэх ухааны сэдв гээл улсаас нэг мөдрөг өгдөг ч юм уу ном гаргаад нэг зэрэг хамгаалаад тэгэл нэг зангаа зүгээл нэг хурал дээр очиод хотлоо өний юм яриад яг нөгөө сурсан мэдсэн зүйл маань яг амьдрал дээр өөрийнхөө ээж аавд өөрийнхөө ойр дотны хүмүүст би одоо нөгөө тусалж чадахгүй байхгүй. Тэгээ ер нь туслахын тулд бас хөвлж гаргаад яг тус болох нь болог унших нь уншиг гэд ингээд бол бас хийж байгаа юм. Ер нь бол ер нь ийм л одоо зоригтой гэх юм уу чиглэлтэй гаргасан. Түүнээс биш би бол ямар нэгэн бизнесмен биш. Би одоо чинь ингээд гүйж очиод буян мөрөнтэй оролдоод хүн амтан чандралаа юм эсвэл те. Эсвэл би ингээд нөгөө бурхан зурдаг одоо манай бүр батын чанар олон зураач хүмүүс байна л да ингээд хүн насрангуудаа дараас нь тэдэртэй айлах ингээд бурхан зурдаг хүн биш. Би бол зүгээр л ингээд нэг сонирхогч, уншигч. Тэг би бол өөрийнхөө ээж аавд ч бас тусалж чадаагүй. Аавдаач тусалж чадаагүй. Манай бол ер нь манай аав ээжийн үеийнхэн бол бүгдээрээ
коммунизм гэдэг тийм шоронд байсан хүмүүс гэж би боддог байхгүй энэ санааны хувьд. Тэд нар бол үхлийн тухай хизээч ойлгохгүй, үхэн гэдгийг бол хизээч эвлэрэхгүй юм байна. За тэгээд бол хамгийн гол нь энэ шоронгоос үлдсэн нийгмийн бараан сүдэр бол хүн ингээд насан туршдаа боловсрч явах хэрэгтэй байхгүй юм одоо мэдлэг тийм хийж байгаа тийм ээ. Одоо бид нар чинь нэг 4-7 байна шүү дээ. Одоо ертөнцийн орчлонгийн амьдралыг бол 4-7 донд явж мэж байгаа. Төрхийн зовлон, хөтлөхийн зовлон, өвдөхийн зовлон, үхэхийн зовлон. За тэгэнгүүт чи ерөөсөө энэ 4 зовлонг туулж барахын тулд бол тодорхой хэмжээний боловсралтай байх хэрэгтэй. Мэдлэгтэй байх хэрэгтэй хүн. За тэгхгүйгээр манайх бол яадаг юм гэхээр за чи нэг бичиг үсэг тайлгдсан бол ингээ боловсрал дуусаа 10 дугаар анги төгссөн бол боловсрал дуусаа их сургууль төгссөн бол болоо. Тэгэл чи ингээл үхэн шиг ингээл сэтгэл ажиллаад мөнгө олоод байх хэрэгтэй. Гэхдээ ингээ чи тэсэрт гараад хин ч биш болдог байхгүй. тэгэх ба нэрээ. Тийм тэгэл одоо хин найдах уу, хинээс хандах уу ер нь одоо би намайг юу хэлж байгаа юм бэ гэдэг дээр харах уу? Би бүр тас харах байж. Тэгэхээр чин тийшээ орохын тулд одоо олон хүмүүсийг харж байна л да. Эмнэлэгт өвдсөн байна. Тэр өвдөж байгаа хүмүүсээ асарч байна, туйлдж байна. Тэгээ судлаач ч бай, яруу найрагч бай, хинч вэ? Тийм ээ. Өдөрт хүн бол дунджаар 3 удаа өхнө гэж бодчих юм бол ямар нэгэн муу сэтгэл хүн төрдгөө гинэ. За. Хүн хадгалж маргааш нь хэрэглээ. Чи энийг ингээд банкнд авчил үржүүлэх чи гэж боддгоо юм байна л. Тийм тэгэхээр бол ямар ч өхнө гэдгээ бол өдөрт 3 удаа бодоод энэ номнод уншаад өхөлд яваажинд очих юм байна. За өхөд бол нэг иймэрхүү юм болдго юм байна. За өгсөний дараа намайг одоо оршуулах хэрэгтэй бол би бол ямар ч гэсэн гэрээслэгдсэн байх хэрэгтэй юм байна. Тийм. Тэг ямар маягаар яаж оршуулаарэ гэдгээ хүр хөхтэй хэлсэн байх хэрэгтэй юм байна, тийм ээ. Тэрнээс л эхэлнэ шүү дээ. Тэгээд ерөнхийдөө оршуулга хийх үү, оршуулга хийх үү гэдэг хоёр асуудал байгаа юм. Тэгээ хүмүүс ингээд энэ оршуулга гэдэг энэ номыг би сая энэ гандан дээр ганжуурын лүнд сууж байгаа нэг 800 орчим лам 700 орчим сүжигтнүүдэд 1500 хүмүүс тараасан. За. Одоо өргөл болгоод тийм номын өргөл болгоод өргөж байгаа юм л да. Тэгээд тэрний дараа хүмүүс асуусан байхгүй юу? Ер нь энэ оршуулга гэж монгол хэлэнд байхгүй хэлээ яриад байна. Энэ чинь бол монгол хэлэнд байсан үг байхгүй юу? Би бол оршоох гэж сонсч ирсэн. Тий. Энэ чинь бол яаж ийм вэ гэхээр ерөөсөө газар дор оршуулахыг болохыг бол оршуулга гэдэг шүү тийм ээ. Энэ хэн чадна би одоо бүр жумын компанич байна тийм ээ. Оршуулга гэдэг маань бол тэнгэр газар хоёрын хооронд завсарт хүний цогцыг шүтээний мөн чанартай болгох. Ер нь оршуулга гэдэг нь урлаг байхгүй. Ерөөсөө хүн ингээл тэр бодлоо тэр 4-7-ыг ингээл сэлүүрдэл тоолоод гарч байгаа юм чинь хүн өөрийнхөө бие цогц өөрийнхөө өсний дараах оршуулгыг бол хүн өөрөө сонгох хэрэгтэй. Энэ бол их нь байгаа юм. Гэвч ямар одоо боломж байдгийг бэ гэдгийг огт мэддэггүй байхгүй. Тэгэл би энэ оршуулгыг бичихгүй. За энэ чинь хүний чинь чандралж болд юм байна. Чандралсныхын дараа тэр чи ариун үлдэж байгаа боловсруулаад нунтаглаа тийм ээ. Тэрүүгээр чинь танка зураг хийж болж байна, урлагийн бүтээл хийж болж байна тийм үү. Тэгээ бүр хүч хийж болно гэдэг юм. Тэр олон хувилбаруудыг санал болгоод тэгээ ер нь бол чи угаасаа Монгол байгаль ирсэн зүйл байхгүй. Одоо энэ манай Монгол улсын соёл урлагийн нүр царай болж байгаа энэ өндөр гээний хийзийн бурхад энэ гэдэг энэ гоё бурхад шүү дээ. За тийм. Энэ чинь дундад зууны үед шүү дээ. Чи ингэ хийдэг юм байна тийм үү? За. Чамд одоо ингэ ардын зураач, авиат чи бах мөнгө өгье гэж хэлээг байхгүй. Энэ бүх зүйлийг бол яасан гэхээр Монголын ямар нэгэн одоо язгууртан ноёд дээдэс ламнар хүмүүсийг насварахаар шавнар нь юм үлдсэн үр хүүхэд нь тэр хүний чандралаад чандраар нь сац хийгээд тэгээд одоо 21 дарих гэдэг юм уу ногоон дарих гэдэг юм уу тийм ээжтэй бол эсвэл ингээд том одоо лам багш нартай бол язгуурын таван бурхныг юм уу хийгээд тэр чандрыг нь дотор нь одоо сац болгож шавар юм уу бурхан болгож хийгээд за тэгээд сүм хид залчдаг байхгүй. Тэгэнгүүт чинь тэр урынхын төлөө бол бүр ингээд тоолох аргагүй мөнгө өгнө, хангалттай өгнө. Тийм учраас нөгөө хүн бол хийж байгаа урлаач сэтгэлээрээ хийн. Эхлээд бол урлагийн төгс бүтээл болно. Дараа нь тэнд ингээд тэр хүний
сацлаад хийчихээр тэр бол шүтэн болчихно. За ингээд сүм хідэд залчихна. Тэгтэн зэрэг шин тэр хүний одоо шавнар хүүхдүүдийн гэдэг юм ингээд хэдэн зуун жилийн туршид за одоо манай тэр хүн бол энэ тэр хүн зориулж энэ бурхныг бүтээсэн. Учираас энэ дээр нэг зул өргөе. Энэ одоо ном унших ламнарт нэг тийм хоол өгөж гэдэг юм уу. Ингээд тэр сүм хийд шашин сүсгтэн хоёрын хооронд амьд харилцаа гэдэг зүйл бий болсон байхгүй. Тэгжээж хөгжсөн байхгүй. Түүнээс биш ингээд харж яснаа энд нэг юм гоё зайгаад энэ би тийм гоё бурхан бүтээчий гэж хийдэггүй байхгүй. Тийм юм байна. Би энэ таны оршуулга гэдэг номон дээрээс чи тэр бурхан болооч гэдэг нэрийг одоо хизээ хойно би ингээд нөгөө нас орсон хүнийг л бурхан болооч гэдэг юм байна гэсэн чинь бурхан болгоод хийгээ шүтцэн тэрнээс болоод тэр чинь ингээд нас бараад тэгээд нэрээ ингээд одоо юу гэдэг нь бурхан урлаад дотор нь ингэж сац болгож хийгээд тэгээд ингээд одоо нас орсон хүн маань бурхан болцсон ингээд тэгээд тэрнээс болоод бурхан болооч гэж хэлдэм байна гэдгийг энэ оршуулга гэдэг номыг авчаад уншиж хагаад тийм байна гэж сая бодлоо. Хаа ингэх гэж байгаа юм. Би зүгээр ингээд хүмүүс ингээд асуугаад байгаа байхгүй юу? Яг үннийг хэлгээд бүдийн шашин шашнууд дээр ингээд ярилцаад явбал бид нар ингээд ном уншиж чадахгүй маа. Яриад өгөхөр хүмүүс айгуу сайн ойлгох сонсчт юм байна. Тэгэнгүүт нэрээ ингээд мөгийн чи бүрий тэгээд одоо ингээд буддын шашин чинь бурхны шашин гэж хэлчихэд нэг уншихаар бурхан байхгүй гэж хэлээд байдаг. Тэгснээ 99 баахан бурхнууд гаргаж ирээл тэрэндээ мөргөөд бүр ингээд толгой эргүүлээд энийг асууж өгөөч гэж байгаа юм. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Говь Resort спорт цогцлбор хамтран ажиллаж байна. Тэгээд Говь Resort спорт цогцлборт жил бүрийн 6 сарын эхний 7 хоногт талын салхи гээд мотоцикл сонирхчдын маш том гоё фестивал болдог. За 6 сарын эхний 7 хоногт энэ жилийн фестивал болохоор за талын салхи 2026 мотосонирхчдын олон улсын фестивал энэ жил 6 сарын эхний 7 хоногт Говь Resort спорт цогцлборт болох гэж байгаа. За одоо урьдчилсан мэдээгээр бол нэг 7000 орчим хүн энэ талын салхи гээд мотосонирхчдын энэ олон улсын фестивалд оролцох юм байна. Тэгээд ер нь сүүлийн үед аягүй гоё хүмүүс мотоцикл ундаг болсон. Одоо чинь ийм гоё мотоцикл дээр би суудсан байна. Энэ миний мотоцикл биш л дээ. Гэхдээ гоё. Тэгээ ийм талын салхи гээд гоё фестивал болох гэж байгаа. За энэ фестивалд та оролцъё гэвэл Говь Resort спорт цогцлборт очиж болно. За тэгээд Говь Resort спорт цогцлбор болохоор Улаанбаатар хотоос дархан явах замд байд юм байна. Баруун тишээгаа гэсэн үг. Яг Сүхбаатарын талбайгаас тооцохоор 42 км-ийн зайтай ийм бүхэл бүтэн цогцлбор гоё амралтын газар байна. Тэгээд ягаад заавал спорт цогцлбор гэж байгаа юм бэ гэхээр за энд чинь ингэж байгаа. За саксны талбай байна. Хөлбөмбөгийн талбай байна. Газрын дэсний талбай байна. Явган алхалтын зам байна. Спорт заал байна. Хоккейн талбай байна. Ингээд яг бүтэн спорт цогцлбор ийм амралтын гоё цогц үйлчилгээтэй ийм амралтын газар юм байна. Тэгээд мэдээж одоо юу гэдэг энэ Говь Resort спорт цогцлборт бол за зочин буудлын өрөөнүүд байгаа, хаус байгаа, гэр байгаа, мини хауснуудтай та хүснээрээ ингээд сонгоод амарч болох юм байна. Та бидэд бас удахгүй очиж амраад та хэдэд бас гоё яг орчин дээрээс нь бас юу байна дүрстэй гоё мэдээлэл үзүүлнэ. Тэгээд ер нь бол одоо ингээд өрн дулаан цаг болж байна. За нөгөө хамт олонны зуны спорт өдрөлөг, за хамт олонныхоо зугаалга, найзуудын амралт, за ургийн баяр өөр юу гэдгийг те маш гоё ийм баяр хийвэл Говь Resort спорт цогцлборт та хийж болно. Ялангуяа спорт өдрөлөг дээр бол бүх төрлийн спорт талбайнуудтай ийм амралтын газар байгаа. За мэдээж бэсрэг наадам байж болж нэрээ тийм бэсрэг наадам, ургийн баяр те ангийнхны төгсөлтийн ой гэд олон гоё баяруудыг эднийд хийж болно. Ерөөсөө л дархан явах замд гэдэг чинь яг Сүхбаатарын талбайгаас 42 км явбал Говь Resort спорт цогцлборт очиж чинь. За утасныхын дугаар 9918 4072, 9918 4072, 95 25 67 гэсэн утас байна. 95 25 67. За ингээд 6 сарын эхний 7 хоногт талын салхи 2026 мотосонирхчдын олон улсын фестивал Говь Resort цогцлборт болох нь байна. Та тийшээ очиж гоё мотоциклийн гоё фестивалд оролцож болох юм шүү. Тэр там диваж ингэнгууд халуун там, хүйтэн там бүр яадаг гинэ хоол идээд бараг цаддгүй там мам гинүү тийм хачаачин там байдаг юм уу? Тий гэдэг тухай асууж исэн. Энэ талаар ингээ зүгээр ингээд ингийн юм судлаач гэдэг юм уу ийм хүмүүстэй ингийн ойлголтоор яривал үнэхээр сонирхолтой юм байна. Тэгэхгүй бол нэр мань мэдчихнэ тийм учиргүй өхөл мөглийг ингээ сонирхол энэ төрөө болтгоо. Би бол уг нь зүгээр л аминда подкастууд өхөл бурхан хайр гэдэг сэдвүүдээр төдийлөн ярихгүй байна. Тэгэхээр би яагаад энэ талаар зүгээр сэтэл өгөх байдлаар л яриад
Тэгээд хүмүүс нь үргэлжлүүлээд уншина үү. Тэрнээс биш подкастер хүн ойлгоно гэж юм байхгүй гэж бодоод. Тэгээд та энэ зүгээр нэг подкастаар ярьж чадахгүй байх л та. Гэхдээ та одоо энэ дээр ингээд Деваж ингээд бичсэн, мөнх ус гэж бичсэн, оршоолго гэж бичсэн байна. Тэгэхээр эхний ээлжийн зүгээр ингээд там Деваж гэдгийг бүдэн шишинд юу гэж тайлбарлалцсан хэдэн төрлийн юм байдгийг гэдгийг яриул багтуулав. За наач ч тий. Бараг л хэцүү л дээ. Яг ер нь Монголын тухай мэдтгэн гэдэг юм уу? Энэ зүйлийн тухай бол дэлхий яаж уншсан бэ гэдгийг бол харах хэрэгтэй л дээ. Жишээ нь одоо дахин төрхийн ч гэдэг юм уу, ер нь манай буддизмын тухай бүтэн нэвтрүүлээд гарсан шүү дээ. Тий. Англи хэл дээр сайхан номууд гарсан байна. Монгол хэл дээр бол маш сайн орчуулагдаж байна. Тэг яг хүн бол өөрөө өөрийнхөө аврал гэж бодоо бурхан багш хэлсэн байгаа юм л да. Тэгэхээр бол хүн бол яг өөрөө өөрийнхөө хэмжээнд бол бас ингээд муу санаатай чаарцсан ингээд орон дотроо ингээд гарч идэн тусгацсан уншиж байгаа шүү дээ. Ер нь бол тэр бол асуудал биш. Тэр бол хүн ном нь бэлэн их хэлээр нь байж байгаа юм гадаад хэл дээр уншиж байгаа шүү байж болно. Би бол ингээд яг түрүүн хэлж байгаа хайр гэдэг зүйлийн тухай хэллээ. Тэгэхээр бол энэ бас л нөгөө коммунизмын шоронд байсан тэр одоо хордлого одоо л тайлагдаагүй бидэнд бол бид нар бол үр хөвгтөө хайрладаг хайртай юм шиг байдаг боловч за тэгээ энийг бол би юунаас харддаг юм бэ гэхээр өнөөдрийн бидний оршуулгын зан үйл гэдэг зүйлээс бол би нэг таарна гэж боддог юм. Явтаа ер нь эн чинь юм байна шүү дээ. Монгол улсад бол 7 минут тутамд нэг хүн төрөөд 20 минут тутамд нэг хүн хүч. За ер нь бол ингээд 21 минут гэж бодох юм бол тий нэг хүн явж хахад 2 хүн ирээл зөрөөл хийж байгаа юм л. Тийм тэгээд энэ оршуулгын компаниуд хандж байгаа одоо энэ хандлтуудыг ингээд мөрдөд хөөгөө шалгаад үзэхээр бол насарж байгаа хүмүүсийн тал хувь л оршуулгын компани хандж байгаа. Бус нь бол яаж юм гэхээр Улаанбаатар хот бол нөгөө бид нар энэ хоттой хайргүй байгаа байхгүй юу? Үр хөвгтөд хайргүй өгч байгаа юм. Энэ Улаанбаатар хот ч юм бол ерөөсөө ингээд оршуулгантаа бүслэгдээд. Тэгэд энэ ялангуяа энэ одоо 25 дарын өвчлөл гэдэг юм. Энэ өвчлөлөөр өвчтөнтэй хүмүүс бол одоо хөрсөн дөнгөж одоо хар гэрийнхэн тойлдаа дөнгөж одоо байгалийн хөнгөн хөрс суулаад барыг цагаан даванд нь одоо бороогод оршуулж байгаа тохиолдол зөндөө байна. Энэ бол одоо маш харамсалтай. Ягаад гэвэл энэ одоо яг би нэг хайр яриад нь шүү дээ. Тэгээ өнөөдөр бол ингээд бид нар бие биенийг хайрлахгүй байна. Өөрийнхөө биеийг хайрлахгүй байна. Эрүүл мэндээ хайхрахгүй байна. За ингээд одоо энэ хортавдар гэдэг өвчин тосны дараа бол ар хэрэг тойлдож байна. Ягаад гэвэл бүх юм барж дуусч байгаа. Ингээд бол эцсийн бүлэгт бол бүх найдвар нь тасраад насардаг. Энд бол ингээд тэр хүний сайхан сэтгэл гэдэг зүйлийг бол бид нар тэр хувь хүний юг бол үүсгэж болохгүй л дээ. Гэр бүл дотор бие биений хайрлаж байгаа. Гэтэл ард үлдэж байгаа хүмүүс гэдэг нь ойлголт юм. Нөгөө хүний биед байгаа өвчний вирус чинь хөрснийхөө усанд ороод тэр усыг уугаад тэгээд дараа үеийн дахиад өвчлөн мал амьтан өвчлөн. Энэ бол хамгийн хадаа хэлтэй юм л дээ. Бид нар өнөөдөр ингээд туулгалын тухай ярьж байгаа боловч энэ гэр оролд байгаа жумын жорлон морл энийг бүр болий тийм ээ. Ер нь бол одоо яг энэ өвчнөр өвдөж байгаа хүмүүс маань бол хүн төрөлхтний хууль байна шүү дээ одоо. Миний аав бол одоо зооноз юмч буюу одоо энэ байгалийн гоцаалдварт өвч одоо энэ холиор молиор энэ юуны саяхан болдог энэ тахлын юмч байхгүй. Тэгээ аавын надад нэг одоо маш сайн ойлгуулсан зүйл бол ер нь одоо хумхаа өвчин, тарган тахал өвчин ч юм уу тийм тахал өвчин туссан үнийг шууд шатаадаг чанарладаг. Тэрнтэй адилхан одоо энэ бурхны шашин ч гэсэн ер нь 3 тохиолдлыг заавал чанарлах хэрэгтэй гэдэг бүр ингээд заалттай байдаг хөө номд нь. Нэгдүгürt энэ хортавдар өвчнөр насарсан үнийг бол зайлшгүй чанарлах хэрэгтэй. Ягаад гэвэл ил тавьчих юм бол нөгөө эдсэн хашуу чанаа өвчлөөд тэр нь буцаад амьд нь оцоод ингээд бас нэг юм мөнхийн нэг юм зовлон болж хувирдаг өвчин гэдэг аюултай. Дараа нь бол энэ жирэмсэн байж байгаа насарчих юм бол нөгөө нэг биеинд 2 хүн байгаа гэдэг утгаараа нөгөө 6-ын төхөрдөг гэж үзээд энийг бол заавал чандарладаг.
За. Амийн хорсооник чандралдаг заавал. За. Ийм 3 бүр ёстой байхгүй. Эн чинь бол ингээ хүн төрөлхтөн хэдэн мянган жил яваад ирэхтэй. За энэ 3 тохиол заавал чандралах хэрэгтэй. Ямар нэгэн алтан савны хэрэггүй тий. Эн чинь бол тэр хүмүүс чинь хүн төрөлхтөн ч бас бие биенийг хайрлаад байна шүү дээ. Ардаа үлдэж байгаа хүмүүсийг хайрлаж байна. Ийм л байх хэрэгтэй юм л да. Тэгээд бол яг ер нь одоо би энэ хайр чандралах гэдэг энэ зүйл бол ерөөсөө бидний уугуул соёл. Бид нар өөрсдөө хямлан бүс нутгийн соёлтой буюу энтэг төвдөөс дамжсан юм соёлтой. Энтэгт бол ерөөсөө тэр ган мөрний хэрэг дээр Непалд одоо ган мөрний хосон тэр 8 голын хэрэг дээр бол хүмүүс нь нас орлоо. Ерөөсөө өгдөг аваачаал чандралал илүү башин зураг баахан байдаг л тийм. Энэ юу харагдж байна вэ гэхээр газар хэлбэрийн тухай асуудал. Одоо энэ чинь ингээл христийн ч гэдэг юм уу, лалын муслим шашинтай хүмүүс гэдэг юм уу, Монгол, Орос бид чинь хятад. Том авсыг айл оршуулаад ингээл тэнд дахиад хүн амьдрах хэцүү, ногоо тарихад хэцүү, мод тарихад хэцүү. Тэгээд ингээд яач болдгоо. Одоо Улаанбаатар хот бол тийм боллоо шүү дээ. Ингээд бүтэн ингээд тэлэх арга байхгүй. Ингээд нэг оршуулгандаа эзлэгдсэн. Тэг бүр ингээд Монгол хүмүүс чинь хизээч уулын ар дээр хүмүүс өдөртэй газар оршуулдаг гэсэн байхгүй. Тэгс чинь бүр уулаар байгаад ингээд уулынхаа ард оршуулна. Одоо энэ та нар налаа хөнгөрөөд энэ говь сүмбэрлээ явах замд бол тэр оршуулгын газар харж байгаа. Бүр ингээд уулынхаа ард гарцсан. 100. Тийм тэгэл энэ мэтээс ахуулаад бол би юу гэж бодож ийнө гэхлээр ерөөсөө энэ хайлах чандралах гэдэг бол ерөөсөө бидний уугуул соёл бүтэн шинэ дамжаад ирсэн. Бурхан багшин чинь 81 насны дээр мөнх усыг үзүүлээд нирван дөрөг үзүүлээд хайлсан шүү дээ. Тийм учраас ерөөсөө буддийн шинтэй хүн бол уг дууг хайлахад бол ямар ч одоо юу яах юм байхгүй. За. Хашлах юм байхгүй юм байна. За. Тэгээ яг энэ номон дээр жишээ нь би ингээд энэ номыг хэвлүүлэхээ бас явж байгаад нэг хүмүүст ингээд хандаад хэвлүүлэх гэсэн чинь нэг хүн нэг бөөгийн шашинтай хүн таарч. За. Тэгээ ном дотор би хэлсэн байгаас нэг за буддийн шашин бөөгийн шашин хоёр чи юугаар ялгаатай юм бэ гэвэл бөөгийн шашин бол тэр нэг хүний сүнсийг явуулдаг байхгүй. Тэгжсэн байсан. Ингээд байлгаал ингээд байн авчраал ээж автаа нь уулзуулаад хүүхдүүдтэй нь уулзуулаад тий. Буддийн шашин бол насаарлаад бошуухан явуулаад дараагийн төрлийн олуулцдаг байхгүй. Энэгээрээ хоёр ялгаатай байдаг юм аа гэдэг лээ. Тэгс нэг спонсор болох гэж байгаа маань уншиж байгаа. Аюу яраач байна. Мэдээж энэ хэсгийг хаасч байгаа. Тэгээ би хэлгүй энэ бол би судлаач. Энэ ертөнцийн зүйл багтал. Өнөөдөр л энэ хүмүүс ингээд энэ бөөгийн шашин, бурхны шашин гэдээ байгаа энэ хоёр чинь юугаараа ялгаатай юм бид ядаж мэдэж авах л дээ. Тийм ээ. Тэр хүмүүс тэр аль нэг шашныг шүтгэхгүй нь бол хамаагүй. Яг ялангуяа сүнсний тухайн асуудал дээр бол эн чинь ингээд байж л идэг, номон дээр байж л идэг үнэн зүй тогтол, ертөнцийн зүй тогтол шүү дээ. Тэгээд дээрэс нь бол бид нар яг одоогийн энэ Монгол улсын оршуулга гэдэг зүйл бол аюу хэцүү болсон юм. Ослогоо нэг лам явж байгаа юм. Тэгээд газар явчаад нэг булаад нэг хөшөө босгоод ингээд загалмай осчвол христийн шашны оршуулга шиг болчихно. Тэгээд яг ямар одоо маягийн оршуулга хийгээд байна гэхэлэр би ном дээр бас тодорхой бичсэн байна л да. 1953 онд 52 онд Чойвосыг нас орсон. Ингээл ийм болгоцсон. Тэгээд тэрийг сольж болдгоо, халж болдгоо. Тэгээд маш их дарамт захиргаад л одоо айлгаад айдсаар монголчуудыг ийм болгоцсон байна. Буцаагаад тэрнээс нь салгаж болдгоо, сэтгэлийг нь чөлөөж болдгоо. Жишээ нь 1990 оноос буддийн шин буцаад дэлгэрсэн боловч энийг зоригтой хийх, тийм реформ хийх, тийм соён гэрэлж төрөг байхгүй. Яг манай одоо бурханчлан Бүрэг Батал бас энэ дэр нэлээд ажилласан. За би бас дээрээс нь буян компани бурлын крематор буюу одоо хайлуулдаг 100 оруулж ирснээр бол чи хичнээн их мод, цемент, төмөр тийм үү? Одоо ингээд барилгын материал хэмсэн гэж бодож байна. Хэрвээ ингээд энэ орж ирээгүй байх юм бол бид нэр айл ихт ингээд 40 мянгатынхаа годомж ороод ирэх. Тэгж их насарсан ер нь бол бид нар хүн ам огцом юм гэсэн. Тэгээд яг ер нь бол ингээд Япон, Тайван ч гэдэг юм одоо сүүлийн үед л хятад бол энэ одоо манад ингээд нэг юм өндөр шилэн байшин бариад шүү дээ. Энэ байшин ч бол тэнд юу гэдэг хэрэг оршуулгын газар гэдэг. Газар нутаг байхгүй. Тэгээ яа гэхээр босон оршуулга ханны буюу одоо ингээд ерөөсө таны энэ ханаар үзэх юм бол бид дөрвөлжинд л нэг хүний
чандралал тэр чандрыг хадгална нэртэй. Тийм байсан нэрээ. Тий. Тэгээд чинь 10 хэдэн давхар байлаа гэхэд хамгийн дээд давхарт нь лам нь амьдрна. За. Тэгээд доотлын бүх давхрууд чинь ингээ хандаа ингээд хүний чандар оршилдог, хадгалдаг байхгүй. Биш бас нэг хүн штэ нэг жижиг соёл иргэншил оршин тогтчих гэх тэгээд бас өнгөрсөн насварагчтай ингээд дурсах тийм жижигхэн ч гэсэн орон зай байлгаад байна. Тэгээд бол одоо үндсэндээ хятад бол энэ чиглэл рүү бол одоо хүчтэй орж ирж байна л да. Ялангуяа энэ ковидын дараа бол хятад бол манай энэ оршуулгын үн бид нар ингээл Монголд зү хүн амар үнэтэй оршууллаад бид нар сөхөрч ял гэдэг юм. Яг үндсэндээ бол хятад бол бүр амар. Маш их зардал гардаг. Тэр зардлаа гаргахаар бол сүүлийн үед хүн ам нэтгтэй өшрөөд настай хүн их олон болоод тэгээд тэр хүмүүсийн оршуулгын зардалд одоо үлдэж байгаа залуу усууд нь сөхөрч ял л да. Эдийн засгийн хүндрэлд орж ин. Тэгэхээр бол яалтчгүй энэ хүмүүсийн оюун тарих энэ оршуулганд хандах хандлага гэдэг зүйлийг өөрчилж байна. Өөрчилж. Манайх ч гэсэн тийм болно. Гэхдээ манайх бол нөгөө газар нутгаараа одоо дэлхийд дээр нөгөө нэг хүнд ноогдох газар нутгаараа ингээл ийм чинь хаанч оршуулсан яадаг юм гэж ойлгоод байгаа юм. Тийм биш л дээ. Тийм биш. Энэ бол ерөөсөө энэ хүндрэлтэн гэдэг бол яг нөгөө биологийн чигээр нь оршуулдаг энэ юунаас бол татгалзаж байна. Иргэд хэмжээг хандлага. За. Тийм болохоор бол бид нэр тэг чиг хандлагыг дагах хэрэгтэй. Өөрчлөгдөх хэрэгтэй. Гэрээслэгчдэг болох хэрэгтэй. Тийм. Өөрийнхөө оршуулгын тухай төсөөлөлтөө тэрийг ярьж хөөрдөг, тийм ээ тэрийг мэддэг байх хэрэгтэй. Тэрэнд нь дагсан үйлчлэгнүүдийг энэ оршуулгын компаниуд хийх хэрэгтэй байхгүй юу? Хоёрхан крематортой болсон байсан чинь сая нэг дүл буян гэсэн баха энэ налахын тийш байдаг нэг компани дахиад 500 оруулж ирсэн юм бэл. Одоо бол 7 болсон. За тэгээд бол яг нь монголчин одоо сая 500 мянган атгад дөрвөлжин километр хүртэл асар өргөн багтай шүү дээ. Тэгэхээр одоо ховдын болгонд насарсан хүнийг ингээл чирээл тэгээл Улаанбаатарт авчирч чандралтай нь ш. Ер нь бол би бодож байгаа нь бол миний дараагийн хийж бодож байгаа зүйл бол энэ хөдөө орон нутагт одоо модтай газар бол модоор, аргалтай газар бол аргалаар, хөрзөнтэй газар бол хөрзөнгөөр тий. Тэгэл ерөнхийдөө ямар нэгэн шатах материал байж байгаа нөхцөл тухайн орон нутагт нь хүний чандралдаг болох. Тийм одоо сургалтын видео, гарын авлага болсон ном тий. Тийм зүйлүүд хийж бодож байгаа. Ахуй нөхцөлд өөрсдөө гэсэн үг юм уу? Өөрсдөө л. Энд чинь бол тэгэл энтиг Непалд бол зүгээр л хүний ирээл мэдлэг шүү дээ. Харин тийм. Маань ингээд болохгүй заавал одоо тэггүй болохгүй гэл ямар хэрэг вэ? Ингээд тийм хүлээсээ тайлчлаа хэрэгтэй. Би чадна. Тэ? Тэр дөрвөө тэр хүний чинь ингээд ийм штэ хүн чинь ингээд байгалийн одоо энэ крематор ч гэсэн ингээд хүн гараал ирнэ. Үлдэж хүнээс ч үлдэнэ. Тэр чинь сайхан ингээд гаргаж ирээд сайхан соттой усаар угаагаад тосыг айлгаал. Тэгэл хэд дахин угаагаал. Тэгээ яг ингээ үлдсэн ясмашин сайхан цэвэрлж байгаад нунтглал. Бурхан төрөж нунтглал. Тэгээ жижигхэн юм хүн болчихно. Чүдэнсний хайрцаг нь чүдэнсний хайрцагын талын л дайны бол. Тэгэл тэрийг авч аваад сайхан ингээ шавраар сац хийлгээд бурхан болгоод сурган дотор хийчих болно, зураг зурулчих болно, урлагийн бүтээлийг хандаа өлөвчж болно, шүтэн болгож болно. Ер нь бол тэр цогцсыг шүтээний мөн чанарт хувиргадаг хамгийн супер арга бол галаар л дамжина. Хайлалж л. Өөр арга байхгүй. Би ингэж ойлгож байна. Тэр одоо орших буюу насварсан тэр хүний одоо юу гэдэг шүтээний мөн чанарт оруулна гэдэг нь заавал нэг юм лам дээдс гэдэг юм уу тийм тусгай төрлийн нэг тиймэрхүү хүмүүс л болохоос энгийн хүмүүс ингээд өөрийгөө ингээд насварангууд шүтэн болгож оршуулгах болт юм. Болно шүү дээ. Одоо намайг ингээд оршуулгаад чи хүний өөрийн боловсролын хэмжээ харагдаж байгаа байхгүй. Ер нь тийм ингээд бүр тас харанхуй амьдралдаа зурагтын мэдэнээс өөр юм уншаагүй хүн бол тэгэл тэргээр л явна шүү тийм. Энэ чи хүн чинь бас ингээд тодорхой хэмжээний одоо л бид нар ингээд нэг гэрээс хичээд хүн өвөрөнгөтэй болоо тэрийг одоо хэдэн хүүхдээ яаж хуваах вэ ярих вэ гэдгээс эхлээд тэгээ хүн чинь бол ингээд боловсролтой юм уу жоох ухаантай хүн ч бас өөртөө нэг жоох юм үлдэж шít. Нөгөө нэг махан бие чинь те дээлч чинь дээл болчихно. Тэгэхээр энэ ч одоо бас нэг айтайхан чандралуулаад итгэжээрэй ч гэдэг юм. Яг ингээд бодиттой кейсүүд бол ярьж гэж болно. Жишээ нь би бол ингээд 1998 онд Гандангийн цорж байсан осор одоо
босрогоо ингээд хэдэн настай өндөр настай лам нарыг бүр баттгаар явж гар гаргаар хайлаад тэгээ сурахгүй юу. Тэгэл тэрээс хойш ч одоо нэг 27 8 жил болоход нэг одоо өндөр настай цол хэрэгэмтэй тийм эрдэмтэн лам нар нэг 60 70 тоног хайлсан л да. Энгийн хүмүүс ч бас байсан тэр донд бол яг гуугаад мэддэг хүмүүс нь өөрсдөө гэрээслээд ингээд хэлгэрээ ингээд дараа нь юм болохоор. Тэгэл яг энэ гандан хийдийн хашаан дотор энэ мижиж араас их босгоод тойрол боссон сургууч юм бол дандаа л хайл чандарлал дараа нь сургуулгад бүрдсэн тийм байгаа юм шүү дээ. Тэгээ мөн бурхан болгоод хийлгсэн хүмүүс байна. Жишээ нь бол нэг ийм бодтой нэг кейс тохиосон юм. Нэг цэргийн нэлээд өндөр цолтой нэг настай хүн байсан. Тэгээ таал болсон. Тэгээ таал болохдоо бол удаан хугацаанд өвдсөн. Тэгээд миний их сайн танд хүн байсан л да. Тэгээ нэг удаа муудсан чинь нөгөө хүүхдүүд нь ирээд бүгдээрээ цуглаад аваад манай аавд өнгөрөх. Тэгээд нөгөө арай ч амин тасарчаагүй байхад маргаан болсон юм байна л да. За. Тэгээ хоёр хүүхэд нь гадаад амьдрал солонгос байдаг хүүхдүүд нь христийн шинтэй болсон. Ингээд бас нэг ганц хоёр хүүхэд нь буддийн шинтэй. Нэг хүүхэд нь цэргийн хүн. Тэр нь ерөөсөө бүр ямар ч одоо юу байхгүй. Ингээд бол нэг маргалтаад тэгээ өөрөө хэлсэн байхгүй. Би өөртөө тэрийг сонсоод өөрөө өмрөөд одоо хүч чадахгүй буцаж ирсэн гэж байна. Тэгээд бол ерөнхийдөө ямар шийдэл төрсэн юм бэ гэхэлэр хайлаад ингээ намайг хайлангууд миний үлдсээр хариу үлдсээр бол ингээд 7 ширхэг манай 7 хүүхдэд жижигэн сурах хийдэг. За. Шавар сурах. За чи тэгээд одоо ингээд тэр үгээрээ ингээд сайхан загалмаа энэ төр хийгээд юм өөрийнх нь шашны юм хийгээд буян хийж бол тийм чи буян штэ. Чи ингээ хүн чи ямар ч шашинтай болоо гэсэн өөрийнхөө аав ээж бас нэг ачийг хариулах нэг бодлоос байгаа шүү дээ. Чи ингээд тэр утаа гэдэгт наваачаад тавина. За гүмбэн гэдэгт наваачаад тавина. За эсвэл чи ингээ энэ тэнд сурга барьж ивэл очоод нийтэн төргөөгөө далив би энэ бас дотор нь оршооч игээд тэр сурган дотор хийлгэж болно тийм ээ. Эдгээр бүдийг сайн ойлгуулад ингээд бол тэр хүнийг дараа нэг хайлсан л да. Тэгээд эндээс бол би юу гэж харсан бэ гэхлээр ерөөсөө манай энэ Ахмад настай хүмүүс энэ чиглэлийн боловсрал байхгүй. Энийг ярихыг муу ёр гэж боддог. Харин тий. Тэгээд муу ёр гэж бодож байгаа дээрээ ингээд ямар нэгэн алхам хийлгүү нас орчхаар үүний дараа бол одоо эд хөрөнгийн маргаан болж байна. Ах дүүс там тангарган тасарч байна. Тийм үлдэж байгаа хүмүүст бол асар их том зовлон үлдээгээд явж байгаа шүү дээ. Тийм болохоор бол би энэ номуудыг бол харин албаар яг манай нийгэмд тэтгэврт гарсан, өвдсөн тийм хүмүүст бол одоо тусалж байгаа ганцхан хүмүүс Библи. Христийн шинэ зөвхөн цуглаанд л очиж байна. Яг одоо манай буддийн шинэ ийм байдгийн шиг уншиж чаар ийм ном байхгүй. Тэгэхээр нь ерөнхийдөө ингээд уншдаг байгаасаа гэж бодоод хийхгүй юу. Тэгээд болохгүй л ялангуяа энэ оршуулгын энтрийг бол би одоо нөгөө сонсдог ном болгоод хийж байна. Тэгээд яг энэ хоёр мөнх ус Диважин хоёрыг гарсны дараа бол би бас нэг урам авсан зүйл бол бид нэг ингээ хилийн чандаас бас хараад байж идэг баг монгол хүмүүс байна. Тий. Өөр монголчууд байна, бурайдууд байна. Тэгээ гараад удаагүй байсан чинь нэг өөр монголын нэг настай над руу виж хатар холбогдоод. Би таны номыг монголч руу буулгаад тэгээ PDF хэлбэрээр уншдаг юм ном болгоцсон юм болох уу? Болно. Та ингээд тарааж болно гэдэг. Тэгээ дараа нь мөнх ус гарсан. Мөнх усыг гарангуут нь тэр хүн бас хайл хийцэн. Одоо энэ оршуулгыг бас хийцэн. Тэгээ ерөнхийдөө бол нэлээд сайн уншиж байгаа юм байна лээ. Уншиж чинь тэгээд ерөнхийдөө энэ чи юм байна штэ. Ер нь бол яг энэ бас бидний бие биенээ хайрлах хайр. Жишээ нь өр монголч гэсэн бол одоо ингээд нэг хот суурин газар яваад явцсан сэхэтэн монголчууд байдаг. Миний эрдэмтэн найз нар. Би бас тэднээс миний сайхан эрдэмтэн нэг буурлах маань насаараад тэгээд насарсныхан дараа чандарлаад чандрын ерөнхийд нь боловсруулад жижигхэн болгоод тэр чинь бол ингээд ингээл пичакны ингэрийн гараанд тэгэл ороод ирэх хэзээ шүү дээ. Хачираад энд өөрийнх нь хүслээр бас юуг нь гүйцэлж өгсөн л дээ. Хайтын байны. Тэгээд тэр хүмүүс бол одоо бас энэ харж байна. Дээрэс нь
Австралид амьдардаг, Америкт амьдардаг монголчууд нас орж байна. Тий. Энэ хүмүүс бол нас ороод өрхий цаад нэг хайлсан газар ингээд бүр хайрцаг савтай, нэр устай ингээд хийгээд өчт юм бэл. Тэгээ авчираад бас тэрийг ингээд Монголд авчираад бас боловсруулад ингээд одоо нутагт нь юм уу ямар хэлбэр яаж оршуулдаг юм. Харьцангуй яг энэ Монголд биш ингээд гадаадд амьдарч байгаа монголчууд бол яг энэ хөл оршуулах гэдэг бол хуульчсан тэр нийгэмд амьдарч байгаа учраас маш сайн хүлээж авдаг юм бэл. Ойлгоод юм бэл. Би яг энэ Монголд амьдарч байгаа бид нар ч бол ингээд хөмөрсөн тогоо дотор байгаа учраас. Үгүй заавал одоо Ленин башин заасан замаар л гэдэг. Мэдгүй. Нэг л их ярьж болохгүй нэг юм нэг л их аймаар одоо юу гэдэг нэг л их цэрвмээр те ерөөс ингээд одоо ч ингээд ер нь харин тийм. Ер нь би одоо ингээд бас 40 гарахаар зүгээр ингээд ер нь надад хамгийн ойрхонууд нь бол ерөөсөө тэрний маань аав өнгөрчээ, тэрний маань ээж өнгөрчээ гэдэг л яг ийм үе тоолд юм байна. Ер нь хамгийн их тийм мэдээлэл одоо Facebook дээр ингээд ангийн групп дээр бол ерөөсөө л байгаал тэрний аав өнгөрсөн, тэрний маань ээж өнгөрсөн. Буйны ажил мөл бодлого одоо оршуулга өөрөө зохион байгуулах хэрэгтэй бол харин тэгэнгүүт бүр юу ч мэдэхгүй. Тэгээ одоо яг би ч ингээд оронгууд тэгэл яг ингээд ийм оршуулга болохоор ерөөсөө тэгэл хүмүүс ч ерөөсөө ингээд хэнийг харах үгээ. Ингээд хяал бүлтэлцэл тэгэл хамгийн ахмад настай үнэн л юу гэж хэлэн тэрийг л хардаг. Тэгээд одоо бол ерөөхдөө лам юу гэж хэлэн тэгэл би өнөөдөр анх удаалд энэ ном дээр үйсэн. Тэгээ ингээд нөгөө өдөр бүхэн сайн, цаг бүр сайн. Тэгээ чи ингээд өнөөдөр гаргаж болохгүй л гин тэгээ өнөөдөр гаргаж болдгоо гэдэл тэгээд ингээд баха хүлээсэн тунд ороод байгаад л тийм алтан сав гэдэг бас нэг бахан тэйвэн шүү дээ. Ер нь алтан сав гэдэг маань бол хоцрогдсон зүйл. Энэ бол алгоритм. Ер нь бол энэ чинь аппликейшн 2 ч аппликейшн хийсэн байгаа шүү. Хөөх тийм үү. Тэг яг одоо нэг ёс зүйн хүрдгөө 50-а тавьж болдгоо. Тэг яг энэ хүслийн зурхаа гэдэг зурхаа өөрөө тоо учраас энэ бол алгоритм. Энэ бол аппликейшн болсон. Тэгээд нөгөө хийж байгаа зан үйлмүүлүүд нь дундад зуны. Одоо байжсэн дурчил зүггүй би ингээл ямар ч бүр туух нохойг чаг гэх ямаагүй те бүр нохой тийжсэн нохойч байхгүй хүнд ингээл баахан адуу маланд харагдаад те. Тэгсний араас нь тэр энэ төр хотлоо байхгүй. Тэгэхээр бол юу харагдж байгаа нөхөр алтан сав гэдэг бол зүгээр алгоритм юм байна. Энэ алгоритмыг яагаад одоо бий болгосон юм бэ гэвэл энэ бол бидний туулж өнгөрөөсөн төвхтэй холбоотой. За. Яг л асар их дайм байлдаанд яваад нөгөө хүний чинь хизээ насарсан яасан ийсийн бүүмэд. Энэ үед нь бол ерөнхийдөө одоо арга эртний нийгмийн халамж болгож одоо тэрийн тиймэрхүү маягийн зан үйл хийж эхэлсэн байгаа. Ер нь одоо энэ хүслийн зурхаа гэдэг чинь бол тиймэрхүү маягтай шүү дээ. Мөн дээрэс нь бол хотод хувилгаан хүн бас сурах юм бол хойд төрөлд одоо хаан төрсөн байна. Тэгээ тэрийн сонирхолтой тэрийн төрөл тодруулах тийм сонирхолтой хүмүүст бол хэрэгтэй зүйл байхгүй. За. Түүнээс ингээл одоо яг ивэл жирийн хүмүүсийн хувьд бол үндсэндээ 3 хоног буюу 72 цаг. Монголд бол сайхан болт юм байсан шүү дээ. Тэгэхээр 1990 он гараад нөгөө огт харанхуй байсан нийгэм энэ сайн гинлэгээд ерөнхийдөө авцсан. Ийм зам үйл байхгүй. Түүнээс Монголд бол ерөөсөө нэг 72 цаг болгоол. Тэгэл энэ хүн тэр хүн чинь бас буцаад клиник хөглөөсөө буцаад ирэх боломжийг олгож штеп. Тэгээ хайжсэн л за энэ нэр найдварт явцсан юм байна гэл. Тэгэл яг одоо чинь өвөр Монгол тийм л дээ. Яг манайхны дөрөөгаад манай Монгол руу бол одоо энэ хүн тэдэн цагт тэдний өдөр нас орлоо аливаа ингээд алтан савыг нээлгээд өгч. Тэр чинь бас алтан савны дилам хов байхгүй. За. Эсвэл цаашаа гүмбэн рүү хэлдэг. Энэ зүүн талынхан бол Монгол руу хэлнэ. Бороод бас хэлнэ. Ер нь бол бид нар чинь бол энэ бас нэг салж бошгүй соёлын хэсэг байна. Энэ чинь бол бас яг байвал байж л гэж болно. Гэхдээ л ерөнхийдөө нөгөө тухайн хүн маань одоо нөгөө хөрсөндгээ гараад ирлээ гээл нөгөө 25 нас орсон хүнээ газарт болж болохгүй л байна. Тэр чинь бидний эхлэгийг хайрлахгүй, энэ экосистемээ хайрлахгүй. Экосистемээ хайрлахгүй чи бид нар үр хөвгтэй хайрлахгүй гэсэн үг шүү дээ. Тийм л юм ерөөсөө. Тэгэхээр бол энэ бол одоо ингээд соёлын нөгөө бит бус үг гэдэг ингээд цааш явах бах. Хийлэгдэн хийлгээд хийхгүй хийлэхгүй. Гэтэ тэргүй бол ерөнхийдөө гар усны аппликейшн олчих юм бол тэр чинь заавал хүн тандж хэлэх хэрэг ялгаа. Тэр аппликейшнэр ингээд одоо ингээд нас урагсдынхаа онцлог өдрийг хийгээд тэгэл тэрийн цаанаас налтан сувыг гаргаад өгч. Ингээд
Тэрэн дээр нь тэгээд одоо ингээд одоо юу гэдэг алтан сав гэж нэг л их нууц одоо юу гэдэг нэг л тэрэл нэг ламал нэг юм далд нууц ичи дээрээ гаргаж ирээд л уншаад л тийг ингээд Гэхдээ ер нь ийм шүү. Энэ буддийн шашин бол энэ эртний индикийн хиндүү шашинтай холбоотой. Ер нь бол ингээд индик хотны орон гэж шиг л бүх бурхан тэр айгүй гоё газар юм ба ш. Дулаахан уур амьсгалтай. Тэгээ даахын зовлон байхгүй. Өсөдөл эндээс навчаад ичээ. Манай Монгол чинь ерөөс ямар ч тийм нэг бурхан тийм хотод хуулгаан төрөхөд хэцүү газар байхгүй. 145 хоног зам болно. Энэ жил бол бүрээс 30 хоногийн 100 үзэх юм уу? Харин тийм. Тэгэл ерөөсөө ингээл дараа шуураад цасаараа тэгэл нөгөө айлнаа халаад горцлол тийм ээ. Нөгөө могоо ураагаад гяс дарчлал идэл өвлөд дуусахын тулд ингээд нөгөө ном үзхийн хажуугаар амьдрах айгүй олон тийм шалтгаантай. Заавал тэрийг хийхгүй бас тэгчүүлдэггүй. Ийм газар шүү дээ. Тэгэд бол энэ бурхан багшийн Монголч юу гэдэг одоо сая шарилн ганданд ирлээ шүү дээ энэ юугаар дүүцэнгэр энэ хүн чинь бол бодиттой хүн байхгүй. Бодиттой хүн дундаа бүр бурхан багшийн үйл байсан. Тэ нөгөө бурхан багшийг дагаад ингээ ном сонсосон чинь ээж нь насарчихгүй. За. Ээж нь бол жаахан нөгөө талын ном үздэг, зам үздэг. Тийм хүн байсан юм билээ л дээ. Тэгээд одоо ээж нь нас орчлаа гэж ойлоод ахаар бурхан багш нөгөө ертөнцийн халахпад донгоолгоод. За. Хоёр ертөнцийн халахыг онгойлгонгуудаа оролцсон байхгүй. Тэгээд ээжийг явж аавар гээд. За. Бурхан багшийн одоо нэг хийсэн бас нэг гайхалтай зодов зохион гол та. Тэгээд нөгөө Маха Мадгалина буюу монголжууч ингэж явсаар агаад ээжийг нөгөө тамаас олоод үүрээ явсан ч нөгөө хөлнийхөө салаагаар цэцгийн толгой малгай таслаад тэгж явж хагаад нэг юм нохоо болоод. За. Тэгээд нөгөө нохоогоо тахаад. Тэгээд нөгөө нохоо ингээд л энд очиад зодуулаад өлсгөөл тий явсараад өвхөөд тэгээд нөгөө диваачин төрөж өчөд буцаад ирсэн. Буцаад ирж явах замд нь юу яасан юм бэлээ л дээ. Тэрсүүдийн номтон буюу одоо нөгөө хиндүү миндүүгийн өөр тэр чи зөндөө олон шашин биш тийм. Тэгээ тэр багийн гудамжиндаа яриа сууж яхад давхиж чи хэлсэн юм л та нар үзээд хэрэггүй танаа багч чинь 5 дэйлээ хэлсэн. Тэгс чи нөгөөдөл нь чи яхаараа 5 дэйж үзсэн юм гээд алцсан байхгүй. Ингээд л ерөнхийдөө бурхан бахаа дахиж уулзаагүй. Тэгээ харамсалтайгаар нас орсон л дээ. Тэгээ энэгээр бол энэ олон тооны намтар гэдэг одоо бид яг тэр чинь тэр Маха Мадгалина буюу тэр бурхан багшийн тэр хөгшин залуу хоёр дүртэй шапедын тэрний залуу дүрийнх намтар байхгүй. За. Тэр бол хятад хэл дээр орчуулагдсан байж нөгөө танслам интикээс явж ирсэн. За. За тэгээд тэр хятад хэл дээр байсан ном нь дуур болоод. Бээжин дуур болоод. Тэгээ нөгөө Монгол цэргүүд очиод ингээд Бээжин гэжлээд юм ингээд хятадын дунд сууж ахаар чинь цэрэгт явж идэг арг ихт нь ээж нь насарна. Тэгэнгүүт л нөгөө хятад чинь сайхан монгол хэл рүү очиод монгол дуур болгоо. Ингээд л ерөнхийдөө Юан гүрэн улсны дараа бол одоо тэр соёл ирж байгаа. Хятад бол Мулян гэж хэлдэг л дээ. Тэр Мулян гэж хэлдэг нь молон тойн болоод Монгол дээрээ тэгээ нөгөө дуур нь жижигхэн майн хөгжидөг хүншдэг тийм зүйл болоод ингээд бол үндсэндээ ингээ Монголд ингээ соёл бий болчихж байгаа. Тэгээд бол одоо яг би яагаад энийг ингээ ярьж ийнэ гэхээр энэ үхэл гэдэг нэг юм байна. Үхэл гэдэг нэг юмыг бол ингээ давж туулж гарна гэхэд бол заавал ном унших шаардлагагүй. За дууд болчих واخгүй. Майн гэж өгөл. Тэгэл чи гоё ш. Миний чи харуу гэл. Оо маны адмэ оо. Тэр манай Монголд нэг дээр үед нөгөө нэх ном уншаал бичиг үсэг сураад тэгээд авахгүй тулд нэгнийхээ сайхан зохиосон үхэл мөхлийн тухай ээж мэжийг хэрхэн аварсан тухай домгийн сонсоод дууг нь сурчдаг байхгүй. Тэгэл нөгөө дууг нь сураал ингээд тэр менеж ингээд уншиж явах завсар яг өөрийнх нь дотор мөнгөт киногоор үзээд тэгэд юу болчдөг үхэлтэйгээ эвлэрчдэг үхлээ даван туулдаг нас орсон нэгнийхээ ураг ашиг хуваалцчдаг тэгээд тэр нь бас буян болчдөг ийм гоё өрмөц соёл та болцсон арт юм баггүй нэг жишээ нь шүү дээ тэгэхээр чинь бол өнөөдөр бид нар ингээл нэг бичиг үсгтэй болчоод заавал ингээл нэг ном уншихгүй нэг шил хийгээл ингээл тэгж явах шаардлага байхгүй л дээ бидэнд бол шатанд нь иргэний буддизм гэж нэг юм байна шүү хүн одоо ямар хэмжээний
боловсралтай ямар хэмжээний оюуны чадвартай тэр төвшөнд зориулсан. Тийм. Тэгээд би бол яг тэгж боддгийн бидний одоо нэг том ашигтай давуу тал бол бүгдээ бичиг үсэг талигдсан. Бичиг үсэг талигдсан маань одоо зарим талаараа хор болдог боловч. Ер нь зарим талаар хүнд маш ашигтай. Энэ ном байвал уншиж чинь. Тэгээ бас гар утсаа гаргаж ирээд Facebook-ийн таймлайныг нэг дээш нь доош нь болгоод бас юм уншиж чинь. Тэмэж жаргалтай л байна. Гэхдээ л бидний хувьд бол энэ хүлийн тухай боловсрол гэдэг энэ зүйлийг үр хүүхдүүд нь аав ээжтэй эмээ өвдөө суралцах боломжийг олгох хэрэгтэй. Өөртөө энэ номыг аваад уншиж өгөх хэрэгтэй. Энэ иймэрхүү ном бичсэн байдаг юм байна. Одоо энэ оршуулган дээр ихэд л одоо энэ тий юугаа яаж бичих вэ? Энэ хөл гэдэг юу юм? Гэдэг чинь ингээд олон жижигхэн абзацаар хийсэн юм л да. Энэ л яг би ингээд эндээс цуглуулаад явж ирсэн 170 орчим карт нэг картын арга гэж нэг юм арга байт юм л ингээд жижигхэн картн дээр бичээд тэрийг тэгээ байжсэн иймэрхүү ном бичээд нэг хүнд ойлгомжтой ном бичиж та гэж бодоод өхлийн тухай хөгжилтэй постууд гэх нэгтэй ном болгож байгаа. Тэгээд би бодлоо тий. Гэт одоо өхлийн тухай хөгжилтэй постж явах та ч яах вэ? Ярин яг 91 ном болгоё доо. Яа тийм блэ? Тэгээд нэг манай нэг дүү байдгийг зохиолч. Яа баяраа гэд. Тийм. Яа баяраа хэлэхгүй. Баяраа би нэг ийм ном хиймээр гэсэн чинь. Балаараад байгаа чи юу өхлийн тухай хөгжилтэй постууд. Та одоо ингээл энэ нэг Facebook дээр дэмий болоо бичээлээд тийм тэр шиг юм бооцох юм. Яа ингэж болохгүй нэ сайхан ингээд англи зүйчлээд ирэхэд юм дистралд оруулаад. Тэгээ манай баярыг чи хайр зүг баяраа гэдэг байхгүй. Хайр зэглаад. Тэгээ ингээд нэг эргээ харсан чинь үгүй бас болж байна. Тэгээ бас нэлийн хассан. Энийг дараагийн номд бол эн чинь бол өөр юм байна. Тэгээ нэг 170 орчим одоо сонссон тэмдэглэсэн зүйлүүдтэй л ингээд ном болгож байгаа юм. Тэгээ энэ номны нэг тал нь бол сайн тал нь бол би бодож байгаа юм. Яагаад чи ингээд анзаарсан үгүй ингээд нэг 3 бүлэг болгоод 300-аас 103-аас тий хоёр нэгээр ингээд толгойлцсон юм ихлээр энэ бол ингээд хүн миний л одоо бодсон олсон сонссон зүйлүүд баггүй. Дараагийн хүмүүс ингээд сайхан залгуулад за энэ ингээд 320 дээр дууссан. За 21 дэх нь 22 дахь нь ч гэдэг юм ингээд нэмээд тэгээд ингээд яваасаа гэж бодсон. Яагаад гэвэл энэ бол би түрүү хинд хэлсэн шүү дээ. Хөл гэдэг чинь хин нэгэн хүн өөрөө зохиогч нь биш. Өмчлөх хэрэггүй. Бас үнэтэй байх ёсгүй. Би эндээ ингээд дамжаад ингээд яваад хэдий ч нэ баяжаад баялаг байх тусмаа энэ бол соёл иргэлийн суурь болдог зүйл. Баггүй. Тэгээ тийм болохоор бол би яг нөгөө өөрөө энэ хизэж идэхгүй тэгээд ингээд ийм хавдар гэдэг айхтар өвчтөй хүн асарч байна. Өөрөө бас тааш нэг ятомат янз янзын шалтгаанаас нэг хоёр нөгөө ертөнцийн хараа тогсож байгаа тий. Эргээд ирлээ. Тэгээ ерөнхийдөө би бодоод байгаа зүйл нь бол ингээд энэ деваж мөнх соёлыг гаргасан дээр хүмүүс шүүмжилсэн байхгүй. Энийг чи ойлгохгүй байна. Чи ойлгодог хэл хэрэгчиж. Гэтэ яг ингээд нэг ойлгодог хэлээр бичээд байж итэл урам зориг ороод чи монгол хэлээр байгаа учраас ингээд хараад авах юм бол хүчлээд байх юм бол уншаад ойлгох чинь л доо. Ингээд уншаасаа ойлгосоо. Тэгээ ялангуяа энэ аав ээж хөшин настай хүмүүсөө бол бид нар л орхицсан нийгэм юм байл л дээ. Зөвхөн л одоо хоол идэл яг хоригдл шиг өгөөл хүүхд хараад эсвэл ингээд тий. Тийм биш байхгүй юу? Бид нар чинь бас тэр хүн чинь бас хайрлах хэрэгтэй байх тэр хүмүүсийг. Яаж хайрлах юм гэхлээр тэр хүмүүс чинь ингээд ийм номуудыг уншиж өгдөг, ярилцдаг, авч өгöd уншуулдаг байх хэрэгтэй юм байна. Бид нар тэгээд тийм юм биш ингээд зандаа л хайр дурлал тий адал явдал эсвэл яавал баяжих уу? Тийм ном маш хэрэггүй шүү дээ. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Говь Resort спорт цогцлбор хамтран ажиллаж байна. Тэгээд Говь Resort спорт цогцлборт жил бүрийн 6 сарын эхний 7 хоногт талын салхи гээд мотоцикл сонирхогчдын маш том гоё фестивал болдог. За 6 сарын эхний 7 хоногт энэ жилийн фестивал болохоор за талын салхи 2026 мотосонирхогчдын олон улсын фестивал энэ жил 6 сарын эхний 7 хоногт Говь Resort спорт цогцлборт болох гэж байгаа.
За одоо үрдсэн мэдээгээр бол нэг 7000 орчим хүн энэ талын салхи гээд мотосонирхогчдын энэ олон улсын фестивалд оролцох юм байна. Тэгээд ер нь сүүлийн үед агиух гоё хүмүүс мотоцикл ундаг болсон. Одоо чинь ийм гоё мотоцикл дээр би суудсан байна. Энэ миний мотоцикл биш л дээ. Гэхдээ гоё. Тэгээ ийм талын салхи гээд гоё фестивал болох гэж байгаа. За энэ фестивалд та оролцъё гэвэл гоё resort спорт цогцлборт очиж болно. За тэгээд говь resort спорт цогцлбор болохоор Улаанбаатар хотоос дархан явах замд байд юм байна. Баруун тишээгаа гэсэн үг. Яг Сүхбаатарын талбайгаас тооцохоор 42 км-ийн зайтай ийм бүхэл бүтэн цогцлбор гоё амралтын газар байна. Тэгээд ягаад заавал спорт цогцлбор гэж байгаа юм бэ гэхээр за энд чинь ингэж байгаа. За саксны талбай байна. Хөлбөмбөгийн талбай байна. Газрын дэсний талбай байна. Явган алхалтын зам байна. Спорт заал байна. Хоккейн талбай байна. Ингээд яг бүтэн спорт цогцлбор ийм амралтын гоё цогц үйлчилгээтэй ийм амралтын газар юм байна. Тэгэд мэдээж одоо юу гэдэг энэ говь resort спорт цогцлборт бол за зочин буудлын өрөөнүүд байгаа, хаус байгаа, гэр байгаа, мини хауснуудтай та хүснээрээ ингээд сонгоод амарч болох юм байна. Та бидэд бас удахгүй очиж амраад та хэдэд бас гоё яг орчин дээрээс нь бас юу байна дүрстэй гоё мэдээлэл үзүүлнэ. Тэгэд ер нь бол одоо ингээд өрн дулаан цаг болж байна. За нөгөө хамт олонны зуны спорт өдөрлөг, за хамт олонныхоо зугаалга, найзуудын амралт, за ургийн баяр өөр юу гэдэг те маш гоё ийм баяр хийвэл говь resort спорт цогцлборт та хийж болно. Ялангуяа спорт өдөрлөг дээр бол бүх төрлийн спорт талбайнуудтай ийм амралтын газар байгаа. За мэдээж бэсрэг наадам байж болж нэрээ тийм бэсрэг наадам, ургийн баяр те ангийнхны төгсөлтийн ой гэд олон говь баяруудыг эднийд хийж болно. Ерөөсөө дархан явах замд гэдэг чинь яг Сүхбаатарын талбайгаас 42 км явбал говь resort спорт цогцлборт очиж чинь. За утасныхын дугаар 9918 4072, 9918 4072, 9595 25 67 гэсэн утас байна. 9595 25 67. За ингээд 6 сарын эхний 7 хоногт талын салхи 2026 мотосонирхогчдын олон улсын фестивал говь resort цогцлборт болох нь байна. Та тийшээ очиж гоё мотоциклийн гоё фестивалд оролцож болох нь байна шүү. Би ингэж нэг удаа уншсан. Зүгээр л бас л пост аяа хөнгөн л дөө. Гэтэ нэг нөхөр ингэж хэлсэн байгаа байхгүй. Монголчууд ер нь ийм одооных шиг ингээл үхлээс цэрвэл ингээл амар өө гашуу болоод л бүр ингээд тийм ийм байгааг үхэлд монголчууд арай тийм өөрөөр л ханддаг байсан шиг надад санагддаг юм ба. Одоо л ингээл монголчууд ингээд одоо өндөр настай хүнд би 1-2 удаа ярих гэж үзээд амрууга алгах туулсан. Тийм нэг чи аймаар юм. Тийм айгаад байгаа. Угаасаа нас нь өндөр болоод айж яхад айц дээр нэмээд аваачаад ингээд сэтгэлийг нь бүр хачин болгочиход байна гэдэг. Тийм болохоор бүр үгээд үхлийн тухай гэдэг юм уу үхэлдээ бэлдэх, ядчлаг үхэлдээ бэлдэх тэр грэслэл бичих. Тэгээд ингээд ер нь үхлээс айхгүй байх маах тэрийгэ хүлийн зөвшөөр тухай ярих нь үтэй хэл зүгээр мөрөөрөө байгаа настай хүнийг чи айлглаа гэж нэг загнуулаад болсон. Би бас уг нь хэрэгтэй хэрэггүй юм ярих гад үзсэн. Тэгээд яг тийм үед аягүй сонин нэг хүний пост харсан чинь монголчууд ер нь үхлийг ингэж аймаар гүнзгий цэрвэл айгаал мууяр гэдэл эсвэл бүр ингээд бүр айгаад гашуудаад байх нь уг нь гайгүй байх шиг байсан юм да. Одоо л юм болчлоо гэж тийм юм уу? Мэдгүй би л ярих гад үнэхээр ярьж чадаагүй. Хүн ер нь яаж өгдөг гэж бодож чинь чи? Хүн бол өвдөж өгдөг, айж өгдөг. Айцаас олж өгдөг. Ер нь. Тэгэхээр бол хүнийг бас юм хийлгдэг хоёрхан л арга байна. За. Эсвэл өнгөрөөдөг, эсвэл айлгадаг. Тий. Тэгээд бол яг үндсэндээ ингээд өнөөдөр бол дэлхий дээр нэг юм сонир юм яваад идэв юм л та. Би яг энэ оршилго гэдэг ном дээр бичсэн байгаа чи хараарай. За. Нүхлээ сайхан айцыг даван туулах олон янзын аргууд байна. Тийм байсан. Та зөндөө ол бичсэн байна. Тийм нүхлээ сайхан айцыг даван туулах энэ аргачлал бол энэ шашин суур шашин баггүй юу? Энэ шашин бол яг одоогийн буддизм, яг одоогийн христ юм уу муслимтэй холбоотой биш. Энэ бол дээр үеийн шашин. Энэ бол зөв дайнтай холбоотой шашин. Үхлийг одоо баатар дайнд орж байгаа баатар мэт хүлээж авдаг. Тийм одоо шашин. Монголын шашин бол. Тэгээ хүмүүс өнөөдөр ингээд би ингээд бас нэг савааг болохоор юм да. Тэгээ нөгөө Чингис хаан маань тухай энд ингээд ном харагдана. Миний бас нэг дайвар судалгаа бол нэг Чингис хааны тахлах шашны тухай судалгаа хийдэг л дээ. Тэгэл уншаал байхаар ингээл барууныхан бол их олон янзаар тайлбарладаг байхгүй. Супер өдөрлөгтэй амар маркетинг менежменттэй байгаад ингээл ороод ялаад исэн гинэ. Тэ?
Тэгээд ингээл тэр хүмүүс бол өөрсдийнхөө шашин, өөрсдийнхөө итгэл үнэмшил, өөрсдийнхөө боловсролын хэмжээнд л тайлбарлаад байгаа байхгүй. Би зүгээр ингээд юу гэж боддгийг ихлээр ингээд энэ туг сүлд тангараг тий одоо ингээд олон зан үйл бүдэрээ нэг үхлээс сайхан айцыг даван туулах аргачлалууд. Тэгээд нөгөө 13 дугаар зууны үед Монголын цэргүүд нь үхлээс сайхан айх айцсаг болсон байж тань ороод. За. Үхлээс айхгүй байгаа хүн чи юу ч хийж магадгүй шүү дээ. Тэгэхээр мөн үхээс айдаггүй хүнээс цаад хүмүүс нь айнаас. Тийм тэгээд би зүгээр нэг Японы нэг хүн хэлсэн байт юм аа. Энэ нөгөө малчин эмпайр байгуулдаг юм аа. Дэлхийн бүр ингээ бүх дэлхийн том эзэн болж болдог юм аа. Харин цэрэг айрмын буюу өөрийнх нь дагаж яваад цэргүүд үхлээс сайхан айдс. Үхлээс айдаггүй бол тэр айрам айгу. Гэхдээ юу ч хийж магадгүй гэсэн нэг тийм утгатай үг хэлсэн байдаг байхгүй. За. Тэгээд бол одоо яасан ихлээр сүүлийн үед бол буцаад энэ монголчуудын энэ одоо шашин ямар байсан юм бэ? Bon religion. Одоо чинь би ингээд энэ юу яагаад нь штэ. Одоо яг ганцхан жишээ хэлье л да. Хамгийн сүүлийн одоо судалгааны олд гэх юм уу ер нь сонин жишээ нь чи энэ Дорнод аймгийн халахгүй сумд очиж байна. Дорнод очсон, Бөөр нуур руу очсон. Тэгээ Бөөр нуураас цааш нэг 60 км явбал их бурхан тэгэхэд яг хилдээр нэг юм том бурхан байдаг. За тийм байлээ. Тий ингээд нэг юм жижиг хамранд ингээд уулын нал болсон. Тэн чулуугаар хийсэн тий чигтгээд хийсэн. Тэр бурхан бол 8 аюулаас аврагч Жанрас гэдэг бурхан байхгүй. За. Тэр нь бол яасан ихлээр ерөнхийдөө бол тэр бурханы яг ингээд нүдэн бүх бурхан ингээ хүн рүү хардах тэр бурхан ингээ тэнгэрлээ харцсан. За. Айгу яраагаар. Тэгээд тэр бурхан бол нэг 8 аюулыг л хамгаалдаг бурхан. За. Ерөнхийдөө бол яг нүднийх нь дор нь бол ингээ талах голын ирэг тэр хүүхдийн овоо гэдэг нэг 17 оноос бүтсэн юм хиймэл арлан байгууламж байгаа. За. Тэр бол ерөнхийдөө 1206 он Чингис хааныг одоо хаан ширийн суусан газар гэж үздэг юм л да. Ааха. Тэр ленд арт байхгүй байхгүй. За. Тэр бол олмол өнгөрөн гэж хэлдэг бонгийн шашны үднэс бол. Тэгээд хожим нь бол 1618-аас 30-аад оны хооронд 12 жил бол Лигдэн хаан бол тэр бурхныг барьжээ. За. Ер нь бол. Ааха. Тэр бурхны үндсэн өнгө нь хөх өнгөтэй байхгүй. Ааха. Тэгээд бид мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг юм. Тэр бурхан ч ганцаараа сайхан тэнгэрлээ харцсан. Байж байгаа ер нь. Ааха. Тэгээд бол тэр Чингис хааны хаан ширээнд суусан тэр газар тэр бурхныг бариад өөрийгөө Даймын Чингис хаан гэж зарласан байхгүй Лигдэн хаан. Тэг өнөөдөр бол ингээл дөрөв чинийг асуугаад байсан алхаа явсан гэд би тэрийг очиж зорилго байсан л та. Монголын газар нутгийн хэлийн цаана байгаа энэ бүс нутгуудад одоо байгаа байгууламжуудаас бол ерөөсөө хамгийн сонирхолтой байгаа байгууламж л энэ байгууламж. Манайхан бол тэр нутгийн хүмүүс нэг тоон бүтээсэн гинлээ. Тэгэл тийм интернетээр тиймэрхүү юм. Тийм тэр чинь юу аахгүй чи бодлоо тоон гэдэг чинь юу юм гэхэлэр өнөөдрийн нэг сумын засаг дараагаас дорж чадaltaй байхгүй. Яаж ганц тараагтч байхгүй шүү дээ. Тэгэхээр чи боддоо чулууг зүйгээд. Дэлхийд тэр чулууг зүйж хийсэн бурхан их цөөхөн. За. Тэгээд тэр бурханыг бүтээсэн байна. Тэгээд тэр чинь ингээд бүтэн том байгууламжтэй. Тэр чинь очир цагаан хот гэж нэрлэж ирсэн байхгүй. За. Тэгээд тэн чин суугаад Лигдэн хаан ганжуур орчуулад одоо ингээд бүр том соёлын төв байж байгаа. Тэгээ өнөөдрийн өвөр Монголд байгаа энэ Чингисийн онгон гэдэг газар сүл туусаж бүгдээрээ тэр халах голын тэндээс 1630 онд нүүсэн баг. Лигдэнтэй хамт нүүсэн. Тэр тэндээ үлдсэн. За. Тийм л зүйл шүү дээ. Тэгэхээр бол тэр 8 аюулаас хоригч Жанрас гэдэг чинь ямар 8 аюулаас одоо хамгаалаад байгаа юм хэрэг арсан зааны аюул, могой аюул, дайсны аюул, шорон хямдынгийн аюул гэдэг юм ч дийлдэхгүй. За. Тэр бурхны чинь ингээ хараад тэн чинь тангар өргөл дайнд мартах чинь 8 аюулаас одоо хүнийг алж болох. Өөхлөө сайхан чинь байхгүй болж байгаа юм. Дээрээс нь энэ юу байна? Сүлд байна. Өнөөдрийн сүлдийг бол бид нар ингээл амар л юм өчргөл төр байгаа юм шиг хараад байдаг. Энэ чинь бол ерөөсөл одоо амберло буюу зонт гэжтэй. Халуун газар бол ингээд халуун орнд бол ингээд нарнаас салхалдаг. Тэг яг тэнд бол үндсэндээ цагаан шүхэр гэдэг зүйлийг бол нөгөө тогсны цагаан тогсны
дагдсны өдөр сүүлийн өдөр хэрэг хийдэг байхгүй. Цагаан өдөр айгүй гоё хийн л дээ. Монгол яах юм тогс байхгүй юм чинь. Цагаан морныхоо дил сүүлээр өрөл хийж нэг. Юм бол айгүй easy. Ягаад гэвэл бид нарыг ингээд нөгөө шашин судал гэдэг юмнаас айгүй гоё хамттай тийм нэг гоё салбар ухаан байна л да. Ухаан. Тэрнээс нь холдолцсон. Ингээд дандаа юмыг мухар сохроо шүтэлдэг. Тэрнээс ингээд эхнээс нь зур шүтэлээ. Ийм л яах штэ. Ингээ ойлгоцсон. Тэгэхээр бол олон зүйл өөрчлөгдөнө. Тэгээ би бол ялангуяа энэ дэлхийн аялал жуулчлалын ч гэдэг юм уу. Ер нь манай Монголын дотоод аялал жуулч гэсэн юм бол Чингис хааны аялал жуулчлал гэдэг энэ зүйлийг бол ер нь Чингис хаан гэдэг үг маань өөрөө Монгол хүний өвхлээс сайхан эцэг даван тулах юм. Тийм байхгүй. Ерөөсөл одоо эцсийн мөчд би нэг энэ одоо сүүлийн үед нэг нодоргонд зодоо хийгээд идэх хүмүүстүүд их олон бодлоо шүү дээ. Зургатаар гараал одоо. Тэгээ сошиалаар гараал. Тэгэл нөгөө нөхдөд чинь бол ингээл одоо чи идэх байлаа гэж адилхан ингээд тулах юм бол ингээд адилхан л мах байд дүрс адилхан л хүч чадалтай. Адилхан л бэлтгэл хүмүүс байдаг гинэ. Тэгээ нөгөө нөхөрчөд ялахын тулд бол нэг заавал ингээд нэг гоё юм бод илүү хүчтэй биенээс илүү хүчтэй байх хэрэгтэй гэдэг нэг тийм юм сэтгэл зүй байх хэрэгтэй юм уу? Тэрэнд л нэг Чингис гэж ороод ирэхээр ингээл зорс гэдэг цахилгаан хийж байгаа юм шиг байна. Тэр нэг огцон бярн юм гэдэг нэг хүүхд ярьжсэн л да. Тэрнтэй адилхан бид нар айгуу тийм цөөхүүлээ. Тэгээ энэ газар нутар Монгол гэдэг энэ хэлээр яриад ингээ амьдраад байж идэг. Ерөнхийдөө бид нар бол энэ соёл иргэншлийг энэ Монголын газар нутгийг эрүүл тэ энэ сайхан шин онгон ариун дагшнаар нь хойж үйдэ үлдэх бол бидний ерөөсөө л хийж чадах ганцхан зүйл. Тийм учраас бол би боддیں۔ Ер нь бол өөрийнхөө үзсэн, дуулсан, уншсан, ойлгосон ном ингээ бүгд явсараа байгаа л хайр гэдэг үгэн дээр л зангид гэдэг юм байна. Жишээ нь одоо энэ майдэр гэж энэ бурхны тухай. Би бол тийж ойлгодог болсон л доо. Хүмүүс одоо ингээл бид нар ингээл өнөөдөр ингээл бараг л гар утсаасан готл дайн болоод тэгэл энэ дайн бол юм юу юм байна? Үзлээр хуваагдсан. Муслим ертөнц, христийн ертөнц гэдэг юм уу? Тэгээ буддийн ертөнц гэдэг нь тэр шашнаар ангиж хоорондоо бие нэг хайрлахгүй байлцаар хахад. Тэгээ нэ хүн төлөвтөнд тойлдох юм байна л да. Тэгэл ерөнхийдөө цаашаа амьдрий гэвэл бүгдээ шашин машин бүх юмыг хаяад мартаад зүгээр би энийг хайрлая, инрий тийм ээ бид туслая гэвэл энэ бол бидний сүүлийн шашин юм байна гэд тэр нь бол митра буюу нөхөр майдэр бурхан. Тэр нэг тийм том бурхан ирээд байгаа ч юм шиг бэлээ л дээ. Ерөөсөө яг энэ утгыг ингээд сайн ойлгох юм бол хүнээ хайрлаад энийг би эзэж алахгүй юм. Энд муу юм хийх юмсан гэсэн бодол хүн болгон төрчүүл тэр майдрын юм. Би бол тэгж ойлгодог болсон. Тэгээ ингээ хүн болгон ингээл аюу гой баяртай болол ингээл ирэхэр чи ингээл нар хүртэл гоё мандаа үүл хүртэл гоё харагдаад тэгээд ерөнхийдөө би юу яах юм бэ л дээ. Бүх зүйлийг ингээ гоё бурхан болгож хараал. Тэгэл ингээл ерөнхийдөө тэр одоо мадрын гэрэмдэж бол тийжлэх юм байна гэж би ойлгоод байна. Өнөөдөр бол би энэ оршуулгын тухай яагаад хөндөж ийнэ гэхээр энэ дайн байлдаан эцэс төгсгөлд энэ олон нийтийг хамарсан энэ цар тахлын өвчний дараа бол энэ оршуулгын тухай оршуулгыг үзэх, амьдралыг үзэх, үхлийг одоо үзэх ойлгох энэ ойлголт их өөрчлөгдөх юм байна. Энэ хэрээрээ хүн төрлөختөнд туршлагачаад урагшаа ингээд явд юм байна л да. Тэгэхээр бол бид нар бол одоо 1953 оны хуулиар амьдрч хэрэггүй. Тэрнээс хойш 70-80 жил өнгөрчлөө тийм ээ. Бид нар бол энэ тархитлагаанд эргэн тойрны одоо улсууд соёл төн төрлөختөн яаж хөгжиж байна? Яаж оршуулж байна? Энэ бол мөнхийн сэдв байна. Түүнсийг тэр таамд яваажин энэ тэр хүний сэтгэлд ингээд одоо бүр уран зохиолч баг уран зохиолч тийм харин тийм. Тэг яг ингээд газрын өрсөн дээр бууж ирээд одоо ингээд чи бол түрүү хэллээ те ингээд бас ингээд бид нар ингээд нэг яагаад хизээ хин тийм дүрэн тогтоцсон юм бүү мэт.
хинийний ээж авнасаар л тансаа өгдөг. Тий. Мөнгө шилжүүлэх. Тэр бол сайхан одоо бие биендээ тусалж байгаа. Амар хар хоргоо тийм. Тэгээд тэр цугласан буйны мөнгөөр нь нэг солонгос витаминтэй болсон. Тийм ээ? Огт хэрэггүй тийм зүйл зарцуулах хэрэггүй. Ядаж тэрийг урлаг болгоод бас зарцуулждаг болоо л да. Урлаг болгоё. Энэ тарих хоёроо өөр болгоё. Дээрээс нь бол энэ хүмүүс ингээл нэртэй алдартай хүмүүсийг ингээл нэг соёлын төвөргөнд чи ингээл гэлмэрл харахуулаад одоо ингээл ойлын хөгжим тоглоод ойлаа. Тий. Гаргаал айгу нүсэр. Энэ бол зөвхөн коммунизм л байж болох тийм зүйл байхгүй юу? За. Тэг хувь хүний гэдэг юм уу гэр бүлийн асуудал төр оролцоод байгаа. Оршилгоо. Тийм тэр хүмүүс гэр бүлээ тэр ямар шашны үүднээс ямар зан үйлээр ямар үжил баримталд орж тэр хувь хүмүүсийн асуудал байхгүй юу? Тэгэхээр бол би мөгд хэлмээр байна. Тэгээ чи бол одоо юу яалаа? Мөнхийн сэдвийн тухай ярьж байна. Би бас нөгөө титрэн ломтой ярьж сонссон байхгүй. Тийм нэг энэ гандан дээр тэгээ чи нэг хөл үлээ аж нэг байгаа. Ийм чинь ерөнхийдөө ингээд би бол одоо бас миний хамгийн сонирхож байгаа сэдв бол энэ дүл буян гэдэг нэг юм байгуулга байд юм байна. Тэгээ 55 чандралах 100-аар бол илэрсэн юм байна. Зөв сургийн сонсвол тий. Тэгээ бас ингээд нөгөө мөнхийн сэдв байхгүй юм чинь. Нөгөө газар мазарт болохгүйгээр мод зод тарьдаг болгоод ингээд явт бас нэг тийм шин юм болж байгаа юм байна. Хүмүүс бас тэр тухай ярьж байна тийм ээ. Тэгингээл би бол яг зүгээр энийг бол энэ тэр бол бас мөнхийн сэдв. Ер нь бол нэг тийм хүнд хэрэгтэй ийм одоо гоё зүйлийг нэг хүн гоё юм хийж байвал нөгөө хүнд ингээ хүргээд ингээ яг бод амьдралд хөршин дээр яваар. Хизээж битгий ингээл за там бол ийм, деваачин бол ийм гэл хөл бол ийм гэл хүнийг айлгсан энэ сэдвэр хийж ерөөсөө болохгүй. Тийм би бол тэгж л ойлгож бодож байна. Тэгээ энэ хэрэгч гэсэн бас нэг сонсдог хүмүүс чинь мөнхийн проблем шүү дээ тий. Тэр мөнхийн проблем сонсоод зүгээр сонсоод өнгөрөх шиг өөрийнхөө амьдрал дээр аваад хэрэгжүүлээд ингээд явчихаар бол сонирхолтой болов гэж бодож байна. Би бол харин тий таныг бүр ингээ нэг баг зүгээр алтан сав гэдэг чи юм юм аа. Энэ чинь зүгээр алгоритм аа. Энэ чинь зүгээр аппликейшн дээр баг одоо тэр телегажийнхаа он сар өдрийг нь оруулаад гараад ирсэн гаргаж ирээд та нар ингээд тэрнийхэн дагуу ингээд зан үйлээ хийж болно. Энэ чинь бол нэг тийм тустаа нууц аймаар юм бол биш гэд ингэж ярил бас хүмүүсийн нүцэд ороод ирэх харна. Би л бүр гайх юм бэ нэр. Ерөөсөө алтан савны тухай л бүгд асуурлаа. Алтан савны хэлж байгаа. Тэгээ алтан савныхын дагуу ингэж оршуул гинэ. Тэнд одоо газар туул гинэ. Одоо ийм гинэ. Тэгэхээр одоо гэтэл тэр нь чинь та болохоор за ингээд амиа орол насварсан жирэмсэн байгаад ингээд насварсан. Тэгээ ингээд тэр хор тавдраар гэдэг юм уу хүнд өвчтэй байж байгаад ингээд насварсан. Ийм одоо тий 3 насварсан ийм төрлийн юуг бол чандралаа. Тэгвэл тэр нөгөө алтан савн дээр нь одоо чинь алтан савны гэдэг ламнар нь баг одоо гээд тэрийг мэдж байгаа юу. Баг тэднэр чинь л ер нь л ингээд залаад тэгээ мань мэдэхгүй болохоор тэгэл алтан савн дээр ингэж гин гээл тэгэл дарахаас өөргөл юм биш. Тийм шүү дээ. Тэгээд яг энэ бол мэдээж тухайн лам аврах хүний өөрийн боловсролын төвшнгөөс харна. Тий. Тэгээд бол ер нь бол Монголын буддизмын нэг сайн тал нь бол өдөр тутмын бүх амьдралаа ламтай холбодог, ламаас асуудаг ингээд нэг тийм гоё амьд харилцаа л да. Энэ гоё зүйл л дээ. Би чинь чамд гоё онгоо ярьчих. За. Би хоёр мормны нөхөр ингээд ээж хоёр заgal гэдэг шүү дээ. Адилхан устай завханд очиж байна. За. Завханд очиод нэг айлд орсон чинь ингээд үнээгээ саагаад олон сарлагтай айл. За. Манай шишин бол яриад гисэн гинэ. За. Тэгэл ингээд байж байгаа л орой болоод имээ ингээд сүгэ ингээд барайл орж ирсэн. За хүмүүс манай үнэний дэлээ хавтаа да. Танай шашинд одоо энэ үнэний дэлэн мэлэнд авдаг арга чарга байна уу гэсэн чинь. За одоохондоо манайх бол яг энэ тухайд бол одоо тийм одоо хандаа алгаа гэсэн нэ. А миний хүүхдүүд явна уу да. Лама залдаа гэсэн гэж. Энэ бол нэг тохиолдол. Нөгөө нэг тохиолдол байна. Энэ бол одоо бүр бодиттой кейс шүү. Энэ бол одоо говийн амьд толсон. Говийн чинь нэг ажил ихтэй. Тэгээ тэнд бас нэг
цуглаан моглаан зохион байгуулах бас нэг 2 загал очсон юм байна л. За. Тэгэл очиад 10 жил болсон юм байна. Тэгээ яваад хүн 10 хүн цуглуулчуд нэг ингээд бас нэг цуглаан болоод нэг санхүүжилтэн дээр олчих гээд идэв. 10 хүн бүрддэг. Арай их нэг хүн бүрдүүлж ил нөгөө говь хүмүүс шээ хүн цуглаад хар ингээд ийш тийш ажил яваад ингээд нөгөө цуглаан болдгоо гинэ. Тэгэл байжсэн чинь нэг нь нас орчиж. За. Тэгээ нөгөө одоо нөхөр нь жаа хайрх ус юм байна л та. За. Хоёулаа 10 жил хамт ажиллах чадвал сайхан найз нөхөд болно шүү дээ. Тэгээд лам дээр очиж. Тэгээд лам дээр очиод алтан цагийг нийлгэж гинэ. Тэгээ байжсэн чинь нөгөөх нь ингээд одоо тэр төв оффист нөрчихгүй. Тэгээд дуудаад чи одоо яагаад ингээд бүддийн ламаар манай энэ номлогчд ингээд юу яаж байгаа юм. Алтан цаг хийж байгаа юм. Танаа номон дээр ч алтан цаг хийх. Тэгээ та нар өөрсдөө тийм л их гоё авчилсан их л бүх юм чөлөөтэй л ингээд ахын би энэ чи гарлаа шиг гарсан гэж байгаа юм. Энэ бол яг ингээд бидний соёлын онцлог харагдаад. Энэ бол яг тоглож нарих сэдв биш л дээ. Би бол одоо ингээд ямар нэгэн шашны байгууллагын юм нэр хүндэнд халж байгаа хэрэг биш байхгүй. Ер нь л зүгээр бодтой болсон үйл явдлууд. Аль аль нь. Тийм. Тэгээ эндээс бол юу харагдж байна вэ гэхээр бас алтан сав хэрэгтэй юм байна. Тийм ээ. Тэгэхээр бол би нөгөө энэ алтан савны тухай асуудал дээр бол тэр хувь хүмүүсийн гэр бүлийн үлдэж байгаа тэр оршуулга хийж байгаа хүмүүсийн сонголт байхгүй юу? Тэр хүмүүсийг нээлэх үү, нээлэхгүй юу гэдэг. Өнөөдөр ч гэсэн одоо ингээл манай энэ крематорт ингээл очивол би ч ингээ бас нэг хаяа нэг хүмүүсийн оршуулгын ажил зохион байгуулах хэрэг гарна ах トゥ хамаатан садан дотор. Эсвэл ингээл зарим таньдаг хүмүүс алив чи нэг ингээд тэгээ зарим нь одоо бүр ингээд нөгөө харж хандхангүй хүүрүүд нь гадаад байгаа найз нар байна л да. Тэгэл ингээл ээж аав насрал тэгэл тэр хүмүүсийн ажил явдлыг ингээл хийгээл очтیں۔ Тэгээ бас тэнд нөгөө ном уншил андартай би бас найз л да. Тэгэл нөгөө манай нөгөө энэ христийн цуглаан болонд явдаг хүүхдүүд ирэхээр ингээл гитар метартаа дуу муутай тэр нөгөө юу руу орох ч юм бөө баяр цэнгэл ордог гинэ. Цаашаа бол тэр бас болж штэ. Хоёулаа. Тийм. Угсаа өхөл гэдэг бол баяр байсгалан. Энэ бол урлаг. Урлаг واخгүй юу? Урлаг. Тэгэл өхлөл урлаг болгож чадахгүй бол тэргүй амьдралд явах юм. Баахан ингээд зовлонгийн 4-7 ачин сэлүүр гээл. Бөө юм болж тулж байгаа штэ. Тэгээ яг би ингээд нөгөө алтан битүүн ламтай ярьж байгаа гэж хараад. За энэ нөхөртөө бол одоо чи зөндөө олон удаа ярьлаа ш тийм ээ. Энэ нөхөртөө ярилцах нь бол тодорхой юм байна. Ярилцал ингээд шудраг ярьсан хамаагүй дээр шиг. Шудраг ярьж шүү тийм ээ. Шудраг. Тэгэхээр бол энэ алтан савны тухай ойлголттой болж үлдээсэй гэхээсээ илүүтэй би ер нь ямар ч тохиолдолд чандарлаад сурчаасаа гэж бодож байна. Яг энэ чандарлах ямар ашигтай вэ гэдгийг би бас нэг 2 жишээн дээр хэлье л да. 2 жишээ хэлье. Энэ 1966 онд энэ хятад нэг соёлын өсөлтийн юм боллоо. За тэгсэн. Тэгээд нөгөө хомбо буюу одоо нөгөө соёлын өсөлтийн нөгөө цэргүүд бицэн цэргүүд чинь Мингийн Динлийн гэдэг хаан байдаг юм. Одоо тэр Бээжингийн арт талд ингээд бунхан байдаг байхгүй. Тэр бунхныг нэгэд удааг байсан. За. Тэгээд нөгөө хаана бүр 1966 оны хүмүүс чинь 1300 оны үед амьдарч ирсэн хаана гаргаж ирээд феодал байсан гээд шүүх хурал хийсэн байхгүй. За. Цогцыг гаргаж ирээд. Гутаанд оромжилсан гэсэн. Тэгээ байжснаа за энэ хятадын одоо олон жил даралсан манжнарыг одоо шүүгээд очисон чинь манжи хаадаг бүгдийг чандралдаг гэсэн. Тэгээ зүгээр ингээд тэр бунханд нь одоо хятадч мэдэхгүй ч нөгөө тийм цогц могц байгаа гэж бодоод ороод цацсан чинь салхин дийс явсан байна. Энэ бол нэг мэд одоо юу. Тэгээ яаж нү тэр хүний одоо хайл чандарсан тэр ариун үлцийг бол ямар нэгэн байдлаар гутаанд оромжилж гэдэг юм уу. Сэтгэл зүйтэй ямар нэгэн үйл хийж болдоггүй юм. Болж муухнаас эндийчихгүй юм байна. Тийм. Хоёрт бол энэ бас бодтой болсон кейс. Манай Монгол болсон. Нэг нөхөр бөө болчихлоо тий. За. Тэг яах вэ? Жахаа ядрах л айл хөвдөс юм байна шүү дээ. Ингээл бөөлөлөд хүн амт ирдэг ах トゥ усан тосолдог. Тэр нэг жаахан чадaltaй ах トゥ усан байсан юм байна. Тэр чадaltaй ах トゥ усийн аав ээжний 70 давхартай оршуулсан байсан юм байна л да. Хөвөө нөхөр гэрийн гадаа урцаард. За. 70 давтчаад нөгөө шарлыг нухаад. За. Авчираад нөгөө урцсан дотор хийцээ байхгүй. За. Ингээд нэг өдөр тэр ах トゥ усаа дуудаад та нар одоо
би ингээ бөө болцсон гэсэн гингүүт нөгөөдөл нь одоо бүр ингээ хэцүү байдалд орно зү. Энэ бол нэлийн том асуудал болсон. Нийт ил болоогүй л дээ. Иргэний асуудлаар шийдэгдсэн байх. Тэгэхээр эндээс юу харагдж ийнэ вэ гэхээр ерөнхийдөө бид нар ч одоо ингээд нөгөө нэртэй устай бүр ингээл регистртэй нэг юм юу үлдээгээд нь шүү дээ. Шаарил ингээл үлдээгээл те. Яг хуу энэ томоохон оршуулгын газрууд бол ингээл ахгүй хашаалцсан жигдхэн энэ төр байна л та. Тэгтэл ерөнхийдөө болвол яг энэ одоо энэ биологийн ийм хэлбэрээр нь бол дэлхийд дээр л оршуулга баг юу болсон байхгүй болсон. Ийм хорон ийм улс орн бол хэцүү. Газарт оршуулах, газар ухаж ингэж оршуулах ер нь бүр манай бүр уламжлал биш шүү. Биш. Энэ манад 1900 дээр үдөө зүгээр манай эмэстэг гэж хэлээд ил тавьчихдаг л байсан шүү дээ. Ерөөсө газар мазар ухдаг. Тийм. Яг урд нь бол 1578 онд энэ Төмдийн Алтан хан гэдэг хөх хотыг барьсан хүн. Нэг бол бунхалсан байхгүй. Тэгтээ хаан хүн шүү дээ. Тэр одоо энэ олон сүмгэд энэ ханг мандлын бомтос гараад урдхан талд нь байгаа нэг юм юу аюу гол гэж. Тэр аюу голын доод хөндөд хар авчлагддаг газар агууд ингээд хийгээд бунхалсан байсан юм байна. За. Тэгээ 3 дугаар далай лам ирээд эрэхт насаад 3 жил болсон байсан. Тэгээ ирээд за энэ хүн бол одоо бурхны шишин насар их гаяа байгуулсан. Энэ хүнийг бол одоо бунхлахгүй. Энэ хүн чандарлнаа гэд гаргаж иж чандарсан байхгүй. Тэрнээс хойш дахиж нэг ч монгол хүн булаагүй. Энэ бол одоо 1578 оноос хойш гэсэн үг шүү дээ. 1953 онд ирээд сая газар хот болдог болсон. Гэтэл энэ бол цэвэр үнэн алдартны одоо оршуулгыг бид нар шууд ингээд хүчээр авсан тулгаал. Тэгээд заавал ингэж хийх ёстой гэдгийг чинь бүр ингээд тэр үед одоо байсан хүмүүсийн дуртаглаа шүү дээ. Одоо монголчуудын чи албаар уйлуулдаг болгоод. Гэхдээ ингээд авсын хагас онгойлгоод байлгадаг болгоод. Хажууд нь ингээд хар улаан даваа зүүдэг, уйлдаг болгоод тэгснэ машин дээр очиж авчаад яг чойулсан шиг ингээд газар мазар булаад гуйлын хөгжим тоглоод. Тэгээд сүүлд 80-аад оны дундуур энэ төр би ингээд зарим нэг оршуулганд очиход архиудаг байсан. Оршуулган дээр нь газар дээр нь архиудаг байсан. Тэгээд гэрт нэрээд архин тэр уудаг байлаа. Яг л ингээд бид нар чинь бүр ингээд бүр нөгөө бүдгийн шашин машинтай улс хүнс бүр хачин болсон. Тэгэл 90 он гараад бурхны шишин буцаал дэлгэрэнгүй тэгэл одоо ингээд холилдол гэсэн байна. Яаж болдгоо. Гэтэ ерөнхийдөө ингээд сайн тал руугаа ингээд хөөсгдөг. Тэгээд явж л байна л да. Би дөрөвсөн те буян компани гарч ирснээр хичнээн их мод цемент одоо те төмөр өмөр барилгын материал үр ашиггүй заагдах байсан. Хичнээн их олон газар идэлбэрх газар ингээд хэмнэгдсэн байхгүй. Тэгэл ерөнхийдөө бидний энэ нөгөө Улаанбаатар чүхэн ам нэгсэл ингээд тусмал үхэл их болоо үхэл тусмаа оршуулга олон болоо оршуулга олон болсмаа газар нь тэлээд нөгөө эко орчин гэдэг зүйл байхгүй ч гэдэг. Энэ л одоо бидний хувьд хамгийн хаалт зүйл байна тий. Одоо өндөр их чинь ингээд энэ алдлын 70 давхрыг ингээд янзаад байгаа боловч л үндсэндээ ингээд нэг очихоор л нэг тий ингээд нэг сэрүүн цэцэрлэгээ нороогаар хөөдөг. Тэгээд ажилтгийг ингээд нэг замын хажуугаар хадаар ирсэн хөглөө. Тийм байж болохгүй тий. Ядаж хойж үед бол айдас үлдээж болохгүй тий. Өвчний юм бактери үлдээж болохгүй. Тэгээд тийм гоё хүнлэг, урлаглаг тий, хаартлаг тийм оршуулга гэдэг болох хэрэгтэй. Энийг би мөнхөд шийдвэж бодоод байна да. Харин тийм байна тий. Таныг тэгээд үргэлжлүүлээд цаашаа зөндөөл ярмаар юм ба. Таны цаг гайгүй болж байна. 12:50 болж байна. Тий одоо ерөнхийдөө миний ажил дээр өндөрлөж төгч юм л да. Тийм ба тий. Би одоо яг ингэж нөгөө бас нэг хүн асарч байхын хажуугаар цаг завааргаад чи тэгээд нөгөө ингээд аюу олон удаа яриад уцсуулаад залгалж чадаа. Үгүй би тантай ярмасан даа. Тэгэхээр чи яагаад тэгээд би энэ номны чи постыг одоо шинэ баярыг нөгөө постоос харчихгүй юу? Би ийм сэдв хайгаа явж яадаг. Энд тэр хүн ингээд нэг ийм сэдв бичсэн байж таардаг. Тэ яг таач юм шиг гэсэн. Сэдвээ гоё чөлөөтэй сэдв. Одоо манай нэг үлэмжээ гэдэг нэг дүү байт. Тий үлэмжийг тийм. Үлэмжээ нэг чөтөрхөн бас нэг энэ амийн орлох тухай нэг юм бас нэг тийм ягшлах хийжээ. Би бас гарахыг хүлээж юм л да. Тийм иргэжлээс орох таслбар гэдэг боловшкаас ярьсан байх шиг. Ер нь л сүүлийн үед манай энэ сэтгүүл залуу нийгэм гэдэг гоё ирүүлжээд энэ яг нийгмийн
хэрэгцээтэй сэдв гэдэг юм уу хэрэгцээтэй нэг тийм болоод байна л та. Тийм байна. Тэг яг энэ үхлийн тухай, оршуулгын тухай, амиа оролтын тухай ч гэдэг юм уу. Би бол ингээ харьцангуй эрүүл тийм сэтгүүл зүй, эрүүл сэдв, эрүүл нийгэм бий болж байгаа юм гэж бодож байгаа шүү дээ. Энийг яриад харна. Урд нь ч гэсэн ингээл би ингээл энэ тухайдаа ингээл хурал дээр очиад илтгэл тавь ихэр нэг айгүй зү хүмүүс ингээл юу яриад байгаа юм л тоо гэх тээ. Энд ч одоо яг нэг чи нэг төрөө намайг төв судлаач хэлээ. Тэг төв судлал гэдэг сэдвэр чинь бол тийм баргийн хүүхэд тоглодог салбар хам биш л тээ. Энийг бол угаасаа мэдчихсэн тэгээ бас сонирхсон. Тэгээ өөрөө сонгосон. Энд ч бол өнгөрсөн 20 дугаар зуунд бол тэгэл авч бууддаг юм уу тий цөлдөг юм уу тэгэл шорон гянданд хийдэг юм уу гүдэл амьдралыг болоод байсан. А яг ингээд дараа нь явж ирээд бол нөгөө бас л энэ ч хэцүү сэдв болсон. Ерөнхийдөө л одоо энэ цамаас ахвал буддизм чинь тэр чигээр энэ үхэлтэй холбоотой бас үхлийг тайлбарлах үхлийг л задлан шинжилж байгаа юм чинь. Ингээд нөгөө энэ тэнд очихаар нэг хорл мол илтгэл айлтгалж тавьж болдгоо тий. Яг явжингараа бол хаяа яриул ярина. Тэгээд одоо би 50 жилийн гарчлаа. Тэгээд бас үлдсэн амьдралаа ч гэсэн би үхлийн тухай, оршуулгын тухай энэ зүйлийг одоо ингээд нөгөө Монголын сүүлчийн авахт ойлгохгүй байгаа хүнийг хүртэл ойлгохоо ингээд юм хийх гэсэн бодолтой л байгаа. Яг нэг нөгөөний хэлэхэд. Би бол одоо ингээд өнөөдөр үхэл яаж яснаа гівгэнт маргааш хайр яриад нөгөөдөр тий аадл явдал ингээд яриад байх зохимжгүй л дээ. Тий хүн ч өөрт нь ногцсон сэтгэв гэж шүү дээ. Тий тэгэл яах. Би бол энийг нэг дахиад энэ Деважингийн тухай, мөнх усын тухайн зохиолуудыг илүү хэлбэрчлэе гэсэн бодолтой байна. Ер нь л одоо түрүүнд алтан сувг алгоритм гэж хэлдэгтэй адилхан. Яг үхэл гэж яг юу юм бэ гэдэг нь маш товчхон, тодорхой, ойлгомжтой байлгахын чиглэл рүү явна да. Харин тэр нөгөө хинтээ бүр анхны амантайтай ярьсан ярилцлага дээр хүмүүсийг би эхлээд ер нь хүмүүс жоохон ингэ цэрвээд тэгээ ер нь цэрвээд авах болов гэсэн чинь одоо эсэргээр ингээд айгүйх сонирхдаг болцсон байна. Энийг нэг тийм айх цэрвэг сэдв биш. Тий харин надад бол сонирхолтой байсан. Ялангуяа үхлийн талаар би ингэж юусоо ингэж тулж нэр эргцүүлж байгаагүй юм байна гэж комментууд байна лээ. Тий тэгээд яг үнэ хэлэхэд үхлээс айгаадсан учраас тэр тухай эргцүүлж чаддгүй байсан чинь тооёрын тухай ингэ ярьж чинь нэрээ яг үнэндээ зүгээр би үл үхлийг үл мэдрэхгүй юм биш дээ гэдэг философи над гаргал гарч бол айгүй сонирхолтой санагдлаа. Тий тэгэхээр тийм айгаадах ямар ч байсан л айгаадах сэдв бол биш юм байна гэдэг ингээ авчихгууд надад нэрээ тийм байна. Төгсгөлд нь та надтай зав заагаараа Деважингийн тухай нэг ярилцах уу? Болно л та. Тэгээ би одоо өнөөдөр нэг 2 цагийн цаг зав гаргаа ирэх очихдоо ингээд чи уцшлаас л ярьсан болохоор хоёлаа нэг ярьчлаа. Нэг намраас гэдэг юм уу? Явчихсан шинжилээс өмнө бол нэг яри. Тэг чи ингээд бас ирэл хайгуулаа залуу хүн байна ингээд ёо сайхан байна. Ялангуяа энэ оршуулга гэдэг энэ ном гарсны дараа 8 дугаар ангийн ч одоо бас жоох хөвчтэй. 2 хүүхэд явж байна. За. Тэгээд нэг эмээ нэг ганжуур суугаад эмээгийн тэр номыг ингээд үзсэн юм байна л. За. Тэгээд танхаа байдаг гэдэг яриад тэгээд би өглөө нэг ганданд ингээд гороо хийдэг алхдаг байхгүй. Уулзгээд болдог. Тэр нь уулзлаа гэсэн чинь сонирхдаг гинэ. За. Хүн сонирхдаг. За. Их гоё юм ярьж хөөрхөн тэгээд би бодлоо. Нэр ингээд тэр 2 хүүхэд ингээд уншаад бүр ингээд зориод асуугаад явж байгааг бодоход энэ үхлийн тухай сэдв гэдэг бол бүр 8 настай болчихсон 80 настай буурал хүртэл ер нь бүх хүмүүсийн сэдв юм байна да гэж би ойлгоод байгаа. Тэгээд дээрэс нь бол манай нийгэм ч одоо ч гэсэн юм сонин худал хуурмаг нийгэм байгаад байна шүү дээ. Заавал нэг ингээл зэрэг цолтой эсвэл ингээл нэг инфлюенсер хүн л одоо яриул тий гоё болдог ч гэдэг юм. Эсвэл тэр хүн үхлийн тухай юу гэж хэлсэн тэрний хүний зөвч гэж боддог юм ингээд нөгөө өөртөө юм уншихгүй тунгааж бодохгүй эргэцүүлэхгүй байдгаас болдог баг л та. Тэгэхээр бол болж игэл яг хоо уншаарай. Тэгээ яг хоо би энэ YouTube дээр энэ нөгөө үхлээсээ хайцаад аван туулах одоо тийм олон майнууд тэг амар гоё ингээд дуулж агаад тайвширчдаг тий. Ойр төрний хүн
одоо нас орохоор бие биендээ нэг RIF request-ийн фейс юм уу эсвэл ингээд нэг эмгэнэл илэрхийлж тэрний зул мол явуулж байна. Яг үндсэндээ тэр энэ бол бидний соёл бас биш л дээ. Ингээд бичгийн төрөл байгаа. Айгу одоо олон хөлбрууд байгаа бие биендээ дэм өгөх яг өөрийнхөө биеэр хийдэг. Сэтгэлээрээ хийдэг. Тийм одоо буйны олон зан үйлүүд байна. Энэ бүгдийг бол хийсэн YouTube суув гэдэг. Танхаа байна тэгээ сууг байна. Тэгээ ороод майн зайн гэх юм бол миний тэр майн тэр тайлбарсан юм зөндөл байгаа л да. Тэгэл ерөнхийдөө нэг сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр нэлээд ажиллаа. Тэгээд намраас би яг нэг хүн яг яаж хайл чандралдаг гэдэг киного энэ 100 зургийг аав. За. Тэгээд бол ерөөсөө ингээ харж хагаад тэнэг хүн ч гэсэн ингээ хэдэн төлөөд тавьж байгаа нас орсон үнэ чандралждаг. Эсвэл аргал хөрзөнгөөр чандарчдаг тийм заана. Жилийг заагаад өгч. Тэгэл ерөнхийдөө одоо үлдсэн нь бол одоо өөрөөсөө хүлээж авах. Тэгээд тэрийг одоо судлах, хүлийн зөвшөөрөх, хэрэгцүүлэн бодох, судлах ийм боломжийг бол хүмүүст үлдээн. Тийм. Урьж оролцуулсанд баярлалаа. Баярлалаа. Энэ завгүй үедээ бүр зорж бид нар дээр ирж ярилцсанд баярлалаа. Тэгвэл тэгж яагаад би тантай Диважин гэдэг энд бичигдсэний чинь талаар нэг ч сонирхолтой юм харин тийм. Бид нар бол ялангуяа энэ өрн дахны Диважин гэдэг ойлголтоос энэ дорн дахных яг юугаар өөр юм. Тийм. Яг яаж монголчсан юм. Монгол хүмүүс Диважин яг юу гэж ойлгох. Тин чинь ерөөсөө сэтгэлний суур байхгүй. Гооцон суур. Тийм. Энэ тухай хангалттай ярьж байна. Тийм. За ингээд баярлалаа. За амжилт. За баярлалаа.